За хэдүүлээ өнөөдрийнхөө подкастыг эхлэе. За өнөөдрийн зочноор бол манай Болор сайхан хүний эрхийн активист, хүний эрх судалдаг ийм хүн ирээд байна. За тэгээ манай урилгыг хүлээн авч одоо энэ подкастт оролцохсонд маш их баярлалаа. За мөн одоо энэ Чэвнингийн тэтгэлэг тэнцэнд нь баяр хүргэе. За баярлалаа. За тэгээд ер нь одоо бид нэр энэ подкастаа эхлүүлэхдээ хүний төрсэн газар, эцэг өвгдийн нутаг ус, тэгээд суралцсан сургууль, ямар багш нартай байсан, өсөд төрнс орчны төлөө ярьдаг. Тэгээ энийг ярихээр одоо нэг хүмүүс нутгархлаач гэдэг юм иймэрхүү юм ярих гэдэг. Энэ бол ерөөсөө тийм зоригтой зүйл биш юм. За энийг би бас өмнөх подкастууд дээр хэлээд байгаа. Ер нь хүн бол цэцнээс төрдөггүй, хүнээс төрдөг, тодорхой орчинд өсч хүмүүждэг. Нэг эцэг өвгдийн үргэлжлэл болоо явдаг учраас тэр хүний одоо нөгөө гарааны нөхцөл гэх юм уу да тий. Тэрийг ойлгоход их ач холбогдолтой байд юм болоо гэж бодоод ингээд хүмүүсээс энийг асууд яриад байгаа. За тэгээд Болор сайхан. За намайг Бадам Самбуугийн Болор сайхан гэдэг. Яг одоо ажил дээрч хамтран ажиллаж байгаа хүмүүсийн дунд олон Болор нэртэй хүмүүс байдаг учраас одоо товчсоор байгаад боо болсон. Нэг үе яг манай ажиллаж байгаа газар Болор чимэг, Болор цэцэг, тий Болор маа гэх нэг зөндөө олон Болор туяа гэдэг зөндөө олон болор байсан учраас одоо сүлдээ товчсоор байгаад боо гэж дууддаг болсон. Тэгэхээр цаашаа боо гэдэг дуудахад бол асуудалгүй. Яг төрж уссан нутаг товч намтар юу юм бэ гэхээр яг миний хувьд бол яг 20 дугаар зуунд манай улс орон хөгжиж исэн нийгмийн замнал ямар байсан бэ, хүүхдээ яаж бэлддэг байсан бэ гэдэгтэй олон хүний амьдралтай бол дүүн ээж авийн гэрт төрөөд улсын цэцэрлэгт яваад тэгээд цэцэрлэгээ дүүргэсний дараа ерхий боловсролын сургууль эсэж ороод тэгээд их сургуульд орсон гэдэг замнал бол яг бүрийн явдаг замнал байгаа. Яг хоо эцэг өвгдийн нутаг ямар удам өгсөтэй хүн бэ гэж ярих юм бол аав хөвсгөл, ээж хинти, аав хөвсгөлийн галтын хуучнаар бол далаа чонхорвангийн хошууны харьяа нутаг дэвсгэр дээр байсан гэж хэлж болно. Тэгээд галт сумынхны ярьдгаар бол халуун усны аршааны хажууд төрсөн гэдэг аавын төрсөн газар. Тэгээд нутаг усаараа тололноороо шүтэж биширдэг одоо юу гэдгийг хараад даатгадаг байсан гэх газар нь бол гүртийн болов гэдэг. Яг тэр хавьта өндөрлөг уул байдаг. Яг тэгээд тэр гүртийн болов дээр гараа харах юм бол ойр хавийн газрыг харуулцтай гэж ярьдаг нэг юм утгад төрж өссөн байгаа. Тэгэхээр өвсгөлийн галтын халуун усны аршаан гүртийн болов бол эцэг өвгдийн нутаг гэж бол хэлж болно. За ээжийн тал гэх юм бол Хинтээ аймгийн Баян овоо сум. За Баян овоо сум бол нөгөө Хэрлэн голын хөвөө ойхоор тэгээд нутгийнхны ярьдгаар болохоор одоо энэ нөгөө Дорн аймаг руу явсан замыг уг нь Баян овоо сумаар дайруулах гэжсэн чинь сангийн сайд байсан Сүхбаатар аймгийн харьяат Төмөн цогтоор дайруулна гэж татаад тэгээд Баян овоогоор дайрах байсан замыг татцсан. Тийм учраас манай Баян овоо жоохон төв замаас хол гэж хэрэгэд шүүмжтэй ханддаг тийм сум байдаг. Баян овоо сум бол өөрөө одоо үзэсгэлэнтэй одоо тал нутгийн гайхам сайхан бүхнийг бол өөртөө иргэшээсэн газар гэж харж болно. Энэ бол ээжийн талын өвөг дээдсийн нутаг гэж байгаа. Тэгээд өвөг дээдсийн нутгийн хувьд бол тэнд Хамбын овоо гэдэг газар яг Хэрлэнгийн өвөнд ээжийн талын өвөг төрсөн нутгийг бол хүмүүс бол тэгж тэмдэглэж овоо барьж ярьсан байт юм л. Тэгэхээр үндсэндээ манай одоо хуучин нутаг ус эцэг өвгдийг ярих юм бол далаа чонхорвангийн хошууны хөвсгөлд байдаг 3 алхах сумын нэг галт суманд төрсөн хүний үр гэж одоо хэлж болно. Энд хөвсгөлд манай гэр бүл одоо жишээлбэл би чинь ихэс дөрүлээ. Хөвсгөл аймгийн төв эмнэлэгт чих хамруулан эмчээр ээж ажиллаж байсан. Мэс засал зүрх судасны эмчээр ажиллаж байсан. Тэгээд тас хэрэглэгч хийжсэн тэнд анхны хүний цусны банк хийж яг хагалгаа хийхэд цус алдвал нөгөө амин алдчих гад байдаг. Тэгэхээр яг нөгөө гар доор ийм цусны банк хэрэгтэй гээд цусны нөөцийн сан хэрэгтэй гээд яг аймгийн төвийн эмнэлэг дээр хагас ажиллаж исэн. За тэгээд мэс ажилбарын хувьд бол ингээд зүрх судасны мэс заслыг яаж хийх вэ тэргээд тэр зөвхтэй бол тухайн үед ашбос гаргаж исэн хүн бол байд юм байлаа. Гэхдээ яг патент авах гэхээс илүүтэй зүгээр практик нэвтрүүлээл ингэж хийд ингээл доод үеийн өндөө заагаал ивгийнхнээ заагаал явжсэн юм хүн байт юм бэл байсан гэдэг нь одоо таал төгссөн.
Тэгээд Хөвсгөл аймагт амьдарч байгаа 3 дугаар аймагт ажиллахаар болоод ирсэн. Хэдэн онд ирсэн? Тэр ч одоо хэдэн он юм бэ? Би төрөөгөл байсан. Тэгээ би Улаанбаатар төрсэн. Тэгээ миний төрсөн дош гэх юм уу одоо компьютерийн тоглоомоор миний төрдөг бол яг нөгөө Орос элчингийн урд Чивэн хаан дөрж өргөө гэж байдаг. Тийм. Чивэн хаан дөржийн өргөний урд нь 9 давхар байдаг шүү дээ. Тийм цагаан 31 тэнд төрсөн. Тэнд хүн болсон гэж харж байна. Тэгэхээр манай дош бол 220. Тэгээ нөгөө жоохон бахта 220 гэхэлэр нөгөө амар цэргийн зөвхөн байгуулт юм шиг гарнизон юм шиг бодсон чинь зөвхөн нөгөө хүн амьдрах талбайг нь 220 м² квадрат гэдгээр хэлдэг байсан. 40 мянгад гэдэг бас адилхан тий. 40 мянган м² квадрат тий. Яг адилхан. Тийм. Яг 40 мянган өрх үл арайж байхгүй арай биш тий. Бас тэр чинь гэдэг нөгөө хүн цэргийн тав шиг бодоод байсан чинь метр квадрат байсан. Тэгээ 220. Тэгээд нөгөө цэргийн уртал 31-ээс сургууль байдаг шүү дээ. Тэгээд яг Шаазанбаарны үйлдвэрийн уртлын 61 4 цэцэрлэгт явж байгаа. Яг хоо ээж аа хоёр нөгөө яг намайг төрүүлсэний дараа нөгөө тэр чинь ээлжтэй ажилтай их хэмч нар учраас нөгөө 24 цэцэрлэг гэж байдаг шүү дээ. 14 замд. Тийм. 24 цэцэрлэгт бол нэг 2 жил бол байсан. Тэгээд дараа нь 61 4 цэцэрлэгт ороод тэгээд цэргийн уртлын 31 4 сургуульд орж 8 дугаар ангиад дүүргээд тэгээд хожим Шинэ Монгол ахлах сургуульд эсч ороод тэндээсээ мөсөн хуульзан сургууль төгссөн. Шинэ Монголын 1-р төгсөлт 2-р төгсөлт 2 дахь ирсэн гэсэн үг. Нилээн тэр үед юу шинэхэн сургууль байсан шүү дээ. Тийм. Тэгээд намайг 8 дугаар ангиад тохот манай бүр бага ангиас хамт явж ирсэн Булган гэд найз. Ийм сургууль нэгдсэн байна. Хоёулаа шалгалт хүүгээд. Тэгвэл яг ингэ гэсэн. Японы хэм маягаар сургадаг сургууль мөн гэдэг. Би юу сайн мэдэхгүй ч юм. Манай тэр Булган найз яг зар өгчсэн. Тэгээ ангийнхандаа хэлээд манай ангиас чинь яг багаас хамт бүр нэгээсээ 8 хүртэл явсан ч гэдэм үү те. Тэгээд хамт нөхөрсөн энэ төр гээд амар санаа гэрэл тод гээд хэсэг хөвгүүд тийш шалгалт өгöd орсон байд. За. Мойсны хууль зүйн сургуульд суралцсан. Ер нь яагаад одоо эмчийн хүүхэд те хоёр эмчийн хүүхэд энэ хууль зүйн салбар руу сурах гэдэг юм шийдэл гарсан юм бол тэр нь юу нөлөөс одоо ингээд манад бас яригддаг те мэрэгжил сонголт гэж хэлдэг. Яа бараг нэг шүдний өвчин юм шиг тэгэл ингээд олон жил яриад байна л да. Би ерөөсөө энэ нэг мухралчаасаа гэж боддог сэдв. Тэгэл юу мухралдахгүй л тэгэл жилийн жилдэл нэг мэрэгжил сонголт тэгэл ороод ирдэг. За манайс үед ч одоо нэг мэрэгжил сонголт жоохон хүүхдүүд тэгэл тухайн үедээ байж байгаа. Гэтэ ер нь бас нэг жоохон нөлөөс юмуд байна л да. Одоо миний хувьд яга эдийн засаг шүүлцэн гэхээр зүгээр алтарч яваад найз нараа дагаад идэх ч юм уу тийм сонирн байдлаар уг нь би хууль зүйн сонирхдаг байсан. Мойсийн хуулийн сургууль дээр очиж бүртгүүлэх гэсэн чи ерөөс надад нэг яоцгүй санагдаад. Нэг тийм сууж идэв хүмүүс ерөөс яоцгүй санагдсан. Тэгээд энэ юу миний сурах газар биш байна гэдэг. Тэгээд зугтаацсан байдаг байхгүй. Тэгээд би нөгөө тухайн үед нөгөө момшууд тэнцсэн байсан учраас нэг Монголд нэг хагас жил хаац сурсан яа гэдэг. Тэгээд барыг их найзаа санхүүдийн сургууль руу орчихсон. Тухайн үед дээд сургууль байсан. Тэгээд дагаа орчихгүй. Тэгээд яасан чинь момшоочин заримдаа нэг сард нэг юм канселчдаг нэг тийм сонирхолтой үзэгдэл байдаг гэж байгаад тэр нэг тийм болоод тэгээд ерөнхийдөө Япон явах худраад дараа нь яасан гэсэн тухайн үед нөгөө санхүүдийн сэдэд чинь мэрэгжил сонгуулдаггүй зүгээр ерөнхий адилхан байж байгаад хоёрдугаар курст оруулахад мэрэгжил сонгуулахад нь энэ миний эдийн засгийн илүү нөгөө математиктэй орох юм байна илүү сонирхолтой юм байна гэдэг. Тэгээд сонгоцсон. Тэгэхээр миний сонгосон одоо эдийн засгч мацгч боли моли гэдэг бол ерөөсөө юм одоо эвгүүгээр л айгүй шок юм болсон байгаа байхгүй тий. Ямар ч тийм эдийн засагч боли моли гэсэн мөрөдөл байхгүй яг уг үндэс мөрөднөд хуульч болъё гэж боддог байсан юм чинь шал өөр юм руу яваад ингээд явчихж байгаа. Тэгэхээр богийн хувьд одоо энэ мэрэгжлээ сонгосоход нөлөөсөн ч гэдэг юм хүчин зүйлүүд нь юу вэ? За энэ урт бөгөөд хөгжилтэй баян байна. Манай үеийнхэн ялгаагүй л хоёулаа нэг үеийнхэн чи одоо тэгээд бас нэг туулах зам байна л да. Яг хоо манай та нөгөө мэрэгжил сонголт асуусан учраас яг тэр үе чинь шилжилтийн үе байсан. Жишээлбэл монгол бичиг, кирилл бичиг сураал тий. Тэгэл биднэрт чи орос хэлж заажснаа, англи хэл эсвэл өөр гадаад хэлийг сонгож болно гээл тий. Тэгэл яг нэг их туршилтын үе бол бид нар дээр бол байсан. Тэгэл манай багаангийн багш чинь нэлээд олон солигдсон. За яг надад бол яг ингээд цагаантлоо зааж өгөөд суух арга барил, сурах арга барилыг зааж өгсөн гэвэл Цэрэндэж тогш гэж байдаг. Манай багын багш их шаардлага өндөртэй зарчимч хүн байсан. Зарчимч гэдэг нь болохоор одоо юу гэдгийг хэлсэн цагтаа гүйцэтгэх даалгаврыг ёс журмынхаа дагуу хийх гэдгийг бол шаарддаг, үлдэрлэдэг байсан.
За яг намайг 5 дугаар ангид байхад манайд Мижид Дорж гэж багш байсан. 31 дэх сургууль Мижид Дорж гэж түүх нийгмийн чиглэлээр мэргэжсэн. Тэгээд өөрийн кабинеттай. Тэр үед чинь нэг кабинет гэдэг чинь тухайн сэдв, тухайн судлах тухайг ингээ хүүхдэд бүхий л танаар таниулах, үзүүлэх, ойлгуулах тэр бүх зүйлээр тоноглогдсон тийм үе байсан шүү дээ. Нөгөө кабинет гэхэлэр бас нөгөө засгийн газрын кабинет шиг ойлгоод иж магадгүй. Энэ кабинет гэдэг чинь нөгөө үндсэндээ яг тухайн одоо юу гэдгийг мэргэжлийн чиг баримжаа олох, судлах тухайг өөр юм болоход бол зарим талаараа лаборатори үүрэгтэй. Одоо хичнээн тэр үед шилж тийм үе байсан. Тэ хүүтэн, тэ дулаан, усгүй ингээд нэг төвийн дүүргийн сургууль гэсэн тэ чанга үе байсан ч гэсэн тэнд чинь ингээ химийн лаборатори байсан. Дүрслэх орлого, дүрслэх орлого шугам зургийн лаборатори байсан. Манайд ч ингээ хөдөлмөрийн хичээл орох болгонгууд хөвгүүд нь 2 хуваагдаад төмрийн анги, модны анги гэдэг модны ангид орсон нь ингээд модны технологи тий мод яаж боловсруулах уу, мужааны ур чадвараас суралцдаг. Төмрийн анги руу оронгууд ингээд жижигхэн үйлдвэрийн цехийн, наацахын ийм ур чадварыг суралцдаг байх жишээ тий. Тэгэхээр яг тэр 20 дугаар зууны тэр боловсролын салбартаа хөрөнгө оруулж исэн тэр юмны инерцээр бид нар нэг тодорхой хэмжээнд бас нэг жоох юмыг олоод авцсан баг гэж бодод. Тэгээд тэрний мөрөөр яагаад энийг норч байгаа юм гэхээр Мижид Дорж багшийн тэр нийгмийн тухай мэдлэг гэдэг юм уу те тэр үед ч юм болохоор нийгмийн ухааны кабинет бол үндсэндээ яг гол ойлголтуудыг ингээд самбар дээр хатцсан те шударга ёс гэж юу вэ? Эрх зүй гэж юу вэ? Эрх тэгш байдал гэж юу вэ? Инх тайван гэдэг үгнүүдийг те ингээд самбар дээр хатцсан. Тэгээ өөрөө одооны орчин цагийн хэлээр бол хичээлээс гадуур үйл ажиллагаа буюу үндсэн хичээлийн цаг дууссаны дараа хүүхдүүдийг дуудаад түүхийн олимпиадад бэлдүүлдэг, хооронд нь сэдв өгөөд уламжлал ёс заншлыг нь өрсөлдүүлдэг те цагаан сар гээд сэдв өнгөтэй ингээ хадагны бэлэг тэмдгийн ингээд тэр чинь ингээд 4 дахь дугаар ангийн хүүхдүүдийг бэлдэжсэн тэр агуулгыг бас ингээд одоо бидний яриад байгаа тэр иргэний боловсрол, иргэн бэлтгэх агуулгыг бэлдэжсэн багш юм байна. Тэгээд одоо тэр хүний заах арга барил хийгүүжсэн агуулгын бодохоор тийм байгаа. Тэгээд яг сургууль дээр хэдийгээр тийм байгаа ч гэсэндээ бид нар чинь нөгөө гэр бүлийн орчингч таалсан шүү дээ. Нөгөө хаана хин цэцгнээс төрөөгүй хиний дунд үр болоод өсөж хүндичхүү гэдэг. Тэгээ манай гэрт бол үндсэндээ ингээл шкаф уудлах юм бол дандаа орос хэл дээр мэрэгжлийн номнууд. Тэгэл нөгөө мэрэгжлийн номнуудын үзэсгэлэр чи яаж зүсэлт хийх үү те нүдний нүүрний булчингууд юу юм нүдний цэцгийн торлог бүрхөвч тэр хэл чинь бүр ингээд детальны амар бүр ингээд гүн гүнзгий мэрэгчсэн юмнууд тэгэл одоо юу гэдгийг мис ажиллбар хийхэд цээжний өндий яах юм, хевлий яах юм, те гуй яах юм. Тэр судсын таслахгүйгээр яаж булчингуудыг дэлгэх юм, тэгээ арсыг яаж ингэж татаж одоо ингээд цээжийг дэлгэж юм уу, хувиргыг хөрөөдөж одоо хүний үрцгийг дэлгэж ээж мис таслах юм тэр тийм номнууд байдаг байсан. Тэгэл явахт жоохон бахт гэрт чинь тэгээд нөлөө үзүүлэх юм бол аав мис таслимч, ээж нүдний эмч. Тэгээ том ах болохоор аавын мэргэжлийг үзэмшээ мис таслимч. Тэгээ бага ах болохоор ээжийн мэргэжлийг эзэмшээ нүдний эмч болсон. Тэгээ ихч болохоор ах トゥ ангид сурдаг. Би яахвтай тэгэл бага ангийн хөхт. Тэгэл нөгөө гэрт чи нөгөө юм буцлагдаг шприц энэ төр өгдөөсөн шүү дээ хуучин. Одоогийн нэг шудан шприц, хунцар шприц байхгүй. Тэгэл тэр тариурыг чинь аваад хүүхэлдээ тарина тий. Тэгэл нөгөө эмнэлэгт оронгот эмнэлгийн үнэр чинь танил татна гэл. Ер нь бол яг ингээд намайг эмч боллохт бол хүмүүс бол гайхгүй байсан баг. Тэгээд мэрэгжил сонголтын хувьд зүгээр өөртөө ингээд урам зориг өгөөд нөгөө aspiration гэдэг штеп. Хүн нэг юм өөрийгөө өдөөгөөд би нэг ийм л болох юм байна. Тэгээ хүн ингэж чаддсан байх штеп. Одоо сансрын хэсгчийг хараад гэдэг ч юм уу тэ урамшдаг шиг. Миний aspiration юу байсан бэ гэхээр тэр үед чинь Cartoon Network гарч ирээд тийм Cartoon Network орж ирээд Cartoon Network дээр үздэг цувралын нэг нь дуртай цувралын нэг нь Johnny Quest байсан. Тэгээд Johnny Quest-ийн цуврал чи яг нөгөө тарих нөгөө кибер орон зай тэ мэдээллийг бодит орчноос хиймэл орчинд хүмүүс хоорондоо дамжих те хүний оюун санааг дамжуулах гэх тийм сэдвүүд дөнгөж хүндчихсэн хүүхдийн цуврал зөвлөлт зохиол. Тэгээд тэрийг үзээд үндсэндээ ирээдүйд бол тарих судлал юм байна. Хүн бол тарих судлалын салбараар явах юм бол те илүү сонирхолтой юм байна. Би тэгээд ер нь бол neurosurgeon болон явахын бодож солирчсан байхгүй. Яг хөө аавын мэргэжлийг эзэмшнэ гэвэл мис засал руу эзэмшчин. Гэхдээ заавал зүрх судас гэхгүйгээр те бүр тарих руу орох юм байна гэдэг. Тэгээд дотроо бол ер нь эмч болон ухааны ботцсон. Нэг холын зураг бол нөгөө таны төр билсэнчлэн мэргэжил сонголт гэдэг дээр нэг 7-8 дугаар ангийн суурнаас бол яг нэг тэгээ ботцсон байжсэн чи 10 дугаар ангид ээж аа хоёр. За ямар мэргэжил сонгох гэж юм гэлтэхгүй. Тэгэхээр би тарих судлаар явна, тарихны мэс засчул гэсэн чинь. За болов сайхан. Чиглээ бакалавра эзэмшин. 4-5 жил сурна. За тэгээд резидент хийн.
2 жил найдвартай, 3 жил болж мод. Тэгээд дахиад тарих судлаар мэрэгшин. Чи хамгийн багадаа 10-аас 12 жил энэ мэрэгжлийг эзэмших гэж сурна. Тэгсээр үл те бид хоёр үхээд өгнө. Чи айл хинц бүхтээ өөр мэрэгжил сонгодог. Тэгэхээр чинь одоо жишээлбэл манай том одоо хамгийн дээдлэн гэлэхэд чинь манай том ах чинь 66 он төрсөн, бага ах 67 оных, ихч 77 оных. Тэгээд тэгэхээр чинь 85 оны хүн чинь үнэхээр хин зов байхгүй. Тийм байна. Тэгээ ямар санда манай том ах намайг нөгөө агаар салхилуулах гээд орцны гадаа ингээд тоглоомын талбай дээр тэврээ явахлаар өөрийнх нь тэгээд байрны имэнэр энэ баяр сайхныг нэг охин л гомдоожтэй тэгээ нөгөө охин нь хүүхдэд төрүүлж өгчхөд яваадагч гэж манай ахыг одоо нэг хов болгож ярьдаг байсан байгаа. А гэтэл нөгөө яг өөрийнх нь хамгийн баг дөө. Тэгээд яах вэ гээд тэгээ үндсэндээ тэр үед чинь за тэгвэл уншаад бэлдэх юу байдгийг гэж бодоод тэр үед чинь яг нөгөө конкурс чинь нэг гадаад хэл сонгоно. Тэгээд нэг мэрэгжлийн сэдвэрээ шалгалтаа өгөөд өндөр оноо авснараа ирэмлэгдээд сургуульд орно гэд явж исэн. Тэгээд хамгийн хурдан бэлдэж болох зүйл юу вэ гэсэн чинь нөгөө нийгмийн ухааны мэдлэг гээд шалгалтын тестүүдийн шууд цээжлэх тийм арга зам сонгож байгаа юм л да. Тэгээ нөгөө байгалийн ухаанаар бэлдэнэ гэдэг ч юм бол одоо өгнө гэдэг ч юм бол өөрчлөлөө шүү дээ. Тэр үед яах нөгөө хим физик байсан. Тэгээд шууд нийгмийн тухай мэдлэг хичээл чинь шууд цээжлээл нөгөө буянгийн номыг тэр чигээр нь 2 уншиж цээжлээл тестийн цээжлээл. Тэр үед чинь нөгөө манайхан чинь ингээл мөс дээр очиж багшаас тавтлага авдаг тий хууль зүйн сургууль дээр очиж багшаас тавтлага авсан энэ төргээл зүс байдгийг. Тэр нь надад тийм тухлах боломж байгаагүй. Тэгэл яг 2-7 хоногт тест цээжлээл гадаад хэлийг болохоор орос хэлээр бүртгүүлээл. Тэгэл мөс дээр нийгмийн суурьтай ямар мэдлэг байна гингүүт нэг талд нь хууль, нөгөө талд нь олон улсын харилцаа байсан. Тэгэл хоёуланд нь бүртгүүлээл орсон тэгээд тэнцчдэг байхгүй. Тэгсэн чинь манай том ах чи яасан тэнцнүү тэнцээгүй юу? 1 жил лаз хөшлөж байна гэж тэгэхгүй. Одоо 1 жил лаз хөшлөн гэж одоо орчин үеийнхаар ч юм бол гап year юм байлээ шүү дээ. Уг нь бол айгүй эерэг зүйл байна шүү дээ. Тэр хүн ч бас эрэх зүйлээ тий одоо өөрийгөө зам мөрөө тодорхойлоход бас тустай юм шиг байна шүү дээ тий. Тэгсэн чинь манайх тэрэнд бол дургу. Тэгээд яасан сургууль тэнцэн чи худлаа яриад зүгээр тий амд тоглоод байна юу? Өөрчлөлт амд тоглоод байна шүүгүү за тэгвэл хоёул харъя. Шүн гэрээс 10 цагт гарч байгаа байхгүй. Оройн 22 цагт. Тэгээд энэ хуучин мөсийн тэнцгийн барив шүү дээ. Одоо өмнө нөгөө хийний хөшөөт. Батмуу. Тийм. Тэгээд тэрний яг харуулын ажлын цонхон дээр ингээд наацсан. Тэгээ миний ингээд нөгөө бүртгэлийн дугаарыг цаасыг барьцсан. Ялаа дугаар чи хийдэг. Гарч идэг. Тэгээ гарч идэх нус харж байгаа. Гарч идэх чагаа ма тэр чинь ажигал гэсэн. Тэгээд тамхины асаагаараар ингээд тусгаж хараад нэр чи байна шүү дээ гэдэг. Гэхдээ би тантай адилхан гэж. Нөгөө ч намайг тэнцэн гэж боддог шүү. Нэр чи байна те. Харин байгаа шүү дээ. За. Тэгээ эхтлүүрээ хүртлээ хаан бууцд ороод. За баяр үргэе. Би ч гахчих том бах. Тэгээ үе мултарцсан те. Тэр чинь одоо юу вэ? Тэгээд би ч баг 40 хүрч байгаа юм шүү дээ. Тэгээд за гэл. Тэгэл байжсэн чинь нөхөр хараа. За тэгээд их сургуульд хүн тэгээд нэг л юм хийх хэрэгтэй байдаг шүү дээ гэлтэхгүй. Тэгэхээр чи би очиж дотроо бодсон ш. За одоо ингээл ээж аав мэрэгжлийг үзэмшээгөө тэгтээ одоо юу гэдгийг өөрөө оюутны холбооны тэргүүн байсан мангар итгэвтээс одоо оюутны холбоонд ормор гэж байгаа юм болов юу гэж байгаа юм бол гэдгсэн чи хүн их сургуульд байхдаа л заяа найна олдсон шүү дээ гэлтэй гэж. What юу амьдралдаа бүр тийм сэдв ярьж байгаагүй тэгээд үе мултарсан хүн чинь гинт шал хөндлөн бүр амьдралдаа ярьж байгаагүй сэдв ярьж тэгэж мэрэгжлийг сонгочихсон. Тэгэл ах бид хоёр тэгэл нэг хоол идчихэл тэр чи орой штэ бүр орой. Тэгэл нэг сүтэцэ бууз идэл гэрт орсон чи ээж хоёр унтааг байж яасан гэсэн чи тэнцсэн байна гэл. Тэгээ ямар сургууль орсон юм. Олон улсын харилцаа хууль гээл тэгэхгүй. Тэгсэн чи дипломатын хөвгт дипломат болдیں۔ Даргын хөвгт дарга болох зам мөн тэр олон улсын харилцаа байдгийн. Тийм учраас чи ядаж хэрэгт орвол хууль ирдэг иргэн болохгүй юу гэдэг. Тэр чинь одоо нэг үгээр өгсөн үгээ гэвэл зам мөрөө сонгох гэдгийг нь бол аль хэдийн энэ үгээр яваа гэж түлхчихэж байгаа гэсэн үг л. Ер нь гэхдээ уг нь байгалийн ухаан ч гэдэг юм уу эмчээр суралцсан гэж исэн магадгүй инженерингийн сургууль яагаад ингээд талтарч ороогүй бүр нийгмийн ухаан л ингээд савгацсан. Нэрээ би амьдралдаа анх удаа шугам зураг хичээл дээр чөлөөлөгдөжсэн мэт шүү дээ. 7 дугаар ангид. Тэгээд тэр 7 дугаар ангид шугам зураг хичээл гэдэг чинь яг нөгөө 2 хэмжээст 3 хэмжээст дээр проекцлах, дүрсийг буулгах. Тэгээд шаардлагатай тохиолдолд одоо тэр үед чинь нөгөө зохион бүтээх Чивэн хаан дорж өргөний зүүн талд ч одоо Монгол хэлний сургууль байна шүү дээ. Тэр чинь хууч нөгөө залуу тэнцтэй болсон шүү дээ.
нөгөө зохион бүтээгчдийн одоо хөгжлийн төв тэр гэх юм үеийн уу. өсвөрийн зохион бүтээгчдийн төвчлөл нэлээд байдгүйсэн шүү дээ. Залуу тэнгисчтэй ордон байж байгаа өсвөрийн зохион бүтээгчдийн ингээд нэр нь өөрчлөлт тавьсан. Тэгээд сүүлд өвчлөлаар одоо ингээд бүр төрөл нөр ажилласан. Тэгэхэд тэнд манай хоёр ах хийм бодлогоор явдаг, гарван хийм бодлогоор явдаг. Тэгээд баг ах нисэх завгарын дугуулнд явдаг гэсэн. Тэгээ би буудлын бол санахгүй байгаа юм. Нисэх завгарын бол ингээд санаад байдаг байхгүй яг ингээд тэр чинь ингээд нислэгийн талбайтай яг голдоо ингээд нөгөө нисгчийнхаа тохируулгыг барьж агаад онгоцоо ингээ хөөргөөд тэгээ агаарт 3 тойруулан буулгадаг. Тэгэхээр тэр 20 дугаар зууны боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт бол их инерц бол сайн байсныг бол би тэндээс харж байгаа. Тэгэхээр тэр чинь ингээ бүр ингээ аэродинамик үзээд юун тэр физик те аэродинамик үзээд давхар тэр нөгөө дотоод шатлалтын хөдөлгүүрээ өөрийнхөө түвшний нөөц жин онгоцны загвараа хийгээд зураа тооцоолоод онгоцоо хөөргөө буулгадаг гэсэн. Тэгэхээр чинь тэр бүр ингээд адванс бүр ингээд агсан төвшний бүр хичээлээс гадуур үйл ажиллагаа байсан. Тэгээд би тэндээс яг хөө би өөрөө мэдэхгүй ч гэсэндээ бас тэр зарим нэг таны хэлсэнчлэн инженерийн зүйл бас тэр ахын нөлөө байсан байж магадгүй. Тэгээд шугам зургийн хичээл тэр чөлөөлөгдсөн нөгөө тэр үед чинь нөгөө мэлхийн нинжа бас нөгөө цувраар гардаг байсан те одоо тэр чи гэдэг үлээ. Teenage Mutant Ninja Turtles гэдэг. Тэгээд тэр чинь бол нөгөө амар сонгодог одоо юу гэдгийг хүүхэлдэйн киноны загвараас өөр тэг ингээд жоохон тийм бунтаар эсэргүү шинжтэй хүүхэлдэйн кино шүү дээ тэг. Ингээд тэрэн дээр нөгөө таалагддаг дүр нөгөө яг тэр чинь ингээд дөрвөн сэрэг мандлын соён гэгэрлийн үеийн сэтгэгч нэрийн нэрээр нэрлэлсэн. Тийм. Donatello лөө Чернелийн ягаан өнгөтэй чинь. Donatello тэг. Тэгээ нөгөө тэр багийн нөгөө зохион бүтээгч. Тэгээ надад бол Donatello таалагддаг гэсэн аахгүй. Одоо юу гэдгийг надад таалагддаг өөр нэг үнцгэн юм ихлээр тэр чинь ингээд амар юм нарийн чимхлүүр ингээд чинийг бүтээх ирэл хайгуулт хийх тэгээд тэр чинь ингээд машин тоног төхөөрөмжгээд тэр дотор л тех гай байгаа шүү дээ. Тэгсэн мөртөө зодооны хэрэгсэл нь зүгээр саваа мод хамгийн минимал те. Тэгэхээр ингээд би одоо ингээд бодоод тахад нөгөө яг тэр зэвсгийг өгсөн нь хүртэл тэр зохиолын бичгтээ их давхар мессежтэй байж гэж би хараад байдаг байхгүй. Одоо бусад өрүүдийг ч гэсэн харахад ямар зан ааштай хүн блэ, ямар характертай хүртэл ямар зэвсэг барьдаг үлээ гэхэлэр яг хөө тэгээд Donatello энтрийг сонирхдаг байсан дээрээ тулгуурлаад шугам зургийн хичээл дээр нэг юм хоёр даалгавар өгөхдөө чөлөөт сэтгэлгээгээр одоо ингээд ямар нэгэн дүрсийг 3 хэмжигдэхүүн дээр Фридигээр зураад ир гэдэг байхгүй. 3D дээр проекслоод иргээд тэгэнгүүт нь Мэлхийн нинжа дээр гардаг нэг юм Мэлхийн нинжа нарыг барихын тулд ингээд нэг Шредерийн бүтээсэн нэг юм жижиг юм харах байдаг шүү дээ. Ингээд хана хазаад яваад байдаг. Тэр харах ингээд кинон дээр хүүхдийн кинон дээр харахад ингээд харах боловч яг тэр үнэхээр ингээд боломжтой юм уу те. Тэр чинь ингээд биеийг ингээд хазаад хөл тэнцвэрээ олоод явж чадах юм уу те. Тэгээ тэр чинь явж байгаа хоёр үл дээр явж байгаа робот. Тэгээд ингээд амаа том ангаагаад хан цөмөлдөг. Тэгэхээр яг тэр проекцийн хувьд үнэхээр тэр байж болох юм уу гэдэг зүгээр дотроо төсөөлөөд тэгээ байвал ямар шүү байдалтай байж болох оптималны загварны үе ингээд тэр нөгөө харах баригч гэдэг юм уу. Нэрийг мартчих. Тэр хоёр хөл дээр явдаг роботыг проекцл зураад тэгээд тэр чинь 2 хэмжигдэхүүн дээр зураад 3 хэмжигдэхүүн дээр зураад проекцлаад өгсөн чинь харин манай шугам зургийн багш тэрийг чимэг авцсан. Тэгэл би чинь хийгсэн даалгаврыг хийгээл тэр чинь проекцууд дараа нэг хичээлэр ингээл янз бүрийн сэдвүүд тэгэл тэр даалгавруудыг хийгээл заримдаа ангийнхныхаа юмнуудыг хийж өгөл мөгөл явуулсан чи яг хичээлийн дүн гарах гэсэн чи болов сайхнаас шалгалт авах шаардлагагүй чөлөөлөгдсөн гар гэдэг. Тэгээ манай найзууд намайг нөгөө шугам зураг дээр тэгжсэн учраас сая сүүлд ингээд нөгөө багын найзуудтай уулзчихсан чи чамаас инженер болно гэж боддог байсан шүү дээ. Тэгэхээр инженер болсон ч нэг тийм одоо туртахгүй байсан баг. Тийм баг. Би бодохгүй юу? Байгалийн ухаан сонирхож исэн хүн одоо тэг нэлээд нарийн байгалийн ухаан сонирхож исэн биолог эмч сонирхож исэн гівгэнд нийгмийн ухааны юм гівгэнд бэлдснээ очиод тэнцсэн гэхээр тэнд бол ямар нэгэн зүйл хүчтэй байхгүй зүгээр л тэгэл шийтцсэн юм байна те. За. Одоо хуулиар сурснаас хойш энэ хуулийн ангийн оюутан байхдаа ямар хувь байдалтай байсан бэ? Би ч бас жоохон тэрслэг гараасан. Одоо утлаа хэлэх. Ямар сайндаа нэгдүгээр курст мэрэгжлийн удирдгал гэдэг хичээл ордог. Одоо тэр маань болохоор яг ингээд нөгөө тий мэрэгжлийг таниулж ойлгуулах чи энэ мэрэгжлийг дүүргээд бакалавр эзэмшсэний дараа ямар карьерийн замал байж болох юм? Өмгөөлөгч болвол яах юм? Прокурор болвол яах юм? Тэгээд яг нэгдүгээр курст орж ирээд нэгдүгээр курст мэрэгжлийн удирдгал хичээлийг сэнгд орж багш
одоо тэр чинь хувь зүйн доктор шинжилгээ ухааны үнэхээр мундаг судлаач хүн. Сингд орж өгч мэрэгжлийн тодтогол орж лекц уншдаг гэсэн. Инхмийн догш юунд ордог гэсэн. Семинарын ордог гэсэн. Тэгэл семинар дээр орж ирэл чи яг нэг хүүхдүүдэд танилцж байгаа шүү дээ. Тэгтэн за ингээд хүсэл мөрөдлөөр орж ирсэн хүүхд ингээл ярихгүй тэнгуч ми дотроо яг шүү дээ. Би бол хүсэл мөрөөдөг. Энэ бол эцэг эхийн зэрлэгээр гэл. Тэгэл дотроо одоо суужсэн чинь манай өвөө би бол одоо 3 дахь үеийн хуульчлах гэж байгаа юм ингээл манай подкруп дотор ч бас хүүхдүүд байна. Тийм ийм ингээл. Тэгэл би бол ингээл бэлдсэн ингээл явсан. Тэнгүүч тэр дотор ч би чинь шал өхөр бодолтой байж байгаа л. Яг үүндээ би энэ мэрэгчлийг бол хөсөж орж ирээгүй. Тэгээд гэр бүл эцэг эхийн шахалтаар сонгоцсон юм гэсэн чинь багшийн царай авс хийгээл. Тэгэл хэлдэг байхгүй. Ер нь бол нэгдүгээр курс чинь жоохон тийм өөрөө итгэхгүй. Тэгээд урсгалаараа нэг тиймэрхүү. Тэгэл байж байгаа л яаж өөрийгөө одоо ятгах гэх юм уу? Энэ мэрэгжил те одоо чи хүсээгүй байж болно те уулзуур дээр чамд хамааралгүй байсан байж болно. Гэхдээ тэр чинь бас нэг хүн өөрөө итгэл үнэмшлээ олж авах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэндээс санаанд төрсэн юм юу юм гэхээр прокурор болох юм байна. Прокурор бол нийгмийн мэс засалч юм байна гэж өөртөө зөвтөлж байгаа. Одоо тэр чинь нэг логикоор нэг аналог хийх хэрэгтэй шүү дээ те. Босгож ирж илээ. Босгож ирэхгүй болохгүй шүү дээ. Тэгээд би тэ хүний тархины мэс засалж болох байсан. Би тэ хүний одоо зовлон зүдгүүрийг арилгахын төлөө бие махбодтой тулах байсан бол прокурор яг тэр одоо юу гэдгийг өөрт байгаа арга хэрэгслийг барьж одоо мэсгэх нь хаашаа юм тэ. Тэр чинь өөрт байгаа гарын доорх эрх хэмжээ одоо бүр ирэхээр дамжуулж нийгэмд байгаа эдээ буглаа хавдрыг тасдаж хайдаг, ил аршуулдаг. Доргийн орчин үеийн хэлээр бол хүний эрхийг хамгаалдаг. Хүний зөрчигдсөн эрхийг сэргээдлүүлж учирсан хөршлийг барагдуулна гэж байгаа юм л. Ийм итгээд юм байна. Энэ бол хамгийн чухал юм байна гэх тээ. Тэгээ одоо бүр өнөөдрийн сэдвээр ярих юм бол хэрвээ прокурор болсон бол өнөөдөр бол одоо юу гэдгийг тэр алтан тушаалын гэмт хэрэг тээ авилга эрх мэдлээ оруулах ашигласан эсрэг гэсэн прокурорын гүйцэтгэх нөлөө одоо хүртэл арилаагүй улам тод томрон болж байгаа үед бол яг эргээ харахад хэрвээ би прокурор болсон бол яг бодвол бас л амбицтай нөхөр байх байж тээ гэж харж байгаа юм. Тэгээ прокурор бол тэгж яг өөртөө зөвтгөл өгөөд тэгээд эрүүг ирэх зүгээр өөрийгөө мэрэгшүүлээд одоо юу гэдгийг сонгон судлах хичээл те илүү мэрэгших хичээл энэ нь бол одоо юу гэдгийг криминолог гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах ч гэдэм үү те гэмт хэрэг гарцсан бол гэмт хэрэг хэрхэн үйлснээ судалдаг криминалист ч гэдэм үү те тэгээд миний бакалавр магистрч үндсэндээ эрүүг ирэх зүй сэдвүүд байдаг. Тэр чи одоо 2008 онд бакалавра хийхдээ тэр үедээ одоо нэрээ олж чадахгүй. Одоо тэр үед чи ингээл нэг шин тутам байсан учраас утасгүй технологийн гэмт хэргийн нөхцөл байдал түүнийг яаж илрүүлэх вэ гэдэг агуулгатай. Тэгээ утасгүй технологийн гэмт хэрэг ч гэж байхгүй. Тэр үед чинь тийм нэр том байгаагүй. Тэгэнгүүт яах вэ нөгөө өндөр технологи те өндөр түвшний технологи ашиглаад хүнтэй харилцахгүй ингээд те ямар нэг юм утсаар холбоогүйгээр wireless байдлаар wireless технологи ашиглаж хүний эд хөрөнгө одоо өмчөд халдвал яах вэ тий одоо наазахын картных мөнгөний авчвал яах юм яаж илрүүлэх юм яаж баримтжуулах юм тэгээ яаж тэр хүний гин буруутай тооцохын тулд шалгах юм гэдэг сэдв магистрийн ажил болохоор насан туршаагүй этгээдийг бэлгийн мөчлөхөөс урьдчилан сэргийлэх нэгээд бэлгийн мөчлөхт өртөж байгаа явдлаас сэргийлэхийн тулд бит болон бит бус орон зайд ямар гэмт итгээд хэрхэн үлдээд байна учир шалтгаан юу юм үнийг яаж тасан зогсон гэдэг агуулгаар хийжсэн. Гэхдээ прокурор болоогүй. Тэгээд яг оюутан байхдаа хаанч цаашлын сан гэдэг Монгол улсад хаанч цаашлын сангийн суурин төлөөлөгчийн газар нэг хүүхдийн хорих ангид хэцүү мэдлэг дэвшлүүлэх сургалт зохион байгуулдаг. Тэрэнд нь 3 дугаар курсээс явж исэн. За тэгээд оюутан байхасаа хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Amnesty International гэдэг байгууллагын Монгол дахь салбарт сайн дурын ажилтан үеийнгийн сургагч багш. За тэгээ хүний эрхийн боловсрол хариуцсан өдөртөх зөвлөлийн гишүүн, өдөртөх зөвлөлийн дарга. За тэгээ бүр сүүлдээ хожим нөгөө олон улсын Amnesty International-ийн өдөртөх зөвлөлд Монголоос бүсийг төлөөлөлд нэр дэвшижсэн. Тийм замлал байна. Тэгэхээр яг оюутан багтаа бол яг за чангахаар яваагүй ч гэсэн хуулиар явах та тий ядаж хүн тустай чиглэл хуур нэмэртэй байх юм байна уу гэд нэг жоохон тэр зүг рүү өсчихсэн гэх юм уу сонирхсан зүйл бол байд. Хүний эрх рүү ингээд ороход зүгээр ингээд аажмаар гулсаа орчихгүй эсвэл бас нэг юм өдөө өгцөн тийм чухал үйл явдал байв уу тий. Заримдаа хүмүүс нэг тэгдэг чинь эргэлтийн цэг ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлсийг ярьдаг шүү дээ. Би ингээд явж исэн чинь нэг
тийм үзэгдэл хараад тэгээд за одоо тэрний бүр хамгийн агуу жишээ нь бол нөгөө Сидхартаг автаа гоё шүү дээ. Нөгөө ордноосоо гараад 3 удаа явсан чинь 4 удаа гардаг гэдэг шүү. 4 хаалгаараа гараа явсан чинь 4 үзэгдэл хараад 3 нь бол одоо нөгөө зовлонгийн ухал хаагцал өвчин зовлон хөгшрөлтийг харсан. Хамгийн сүүлд нь бол нэг тийм бясалгаа сууж байгаа хүнийг харчаад тэгээ нөхөр шийдсэн гэдэг шиг те. Мэдээж хүнд бол ингээд нэг тийм далд дарагдсан юм ингээд байж иж болно. Тэр нь алгуур ингээд хүний мдээгүй байхад наажмаар түлхсэн байж болно. Эсвэл яг тэр нь ингээд гоё манайхан гох гэж ярьдэж байна. Триггер гэдэг. Бат тэгээд асаагаар орцсон ч гэдэг юм уу. Тийм үзэгдлүүдээ ер нь яг нь бол түрүүний уялдыг харлаа шүү дээ бид нартай ингээ өөртөө сайхан юу босгож ирсэн байна те. За би прокурор хүн бол одоо нийгмийн мэс засалч юм байна гэж явж ирсэн аа. Прокурор болгүй айжмаар тэр хүний эрх рүү мэдээж прокурор болохтой гэсэн хүний эрхийг хамгаалъя гэдэг бодолтой байж байгаа. Гэхдээ прокурорын бус замаар явъя гэдэг тэр сэтэл юунаас ороод ирвэ? Нөгөө Сидхарта гэснээс би ч айлын хинз тэр утгаараа их эрх хүүхдээсэн. Яг хоо ээж аавын өстөө нөгөө гарн дээр бөмбөрч өссөн. Тэгэхээр ингээд зарим найзуудаа ингээд сонсоход одоо юу гэдгийг миний тоглож исэн те уншиж исэн номын санд хүүхдийн номын санд цаг зориулаад сууж исэн үед бол дүүгээ асарж исэн хоол хайж исэн ахуу амьдралаа бодоод тусалж исэн те одоо юу гэдгийг бүр ингээд бүрдэг тэрэгэн дээр ундаа зараа явж исэн те хүүхэд нас шиг өнгөрөөгөөгүй найзууд бол байдаг. Тэдний дэргэд бол яг Сидхарта шиг нэг зовлон зүдгүүр ачаа үүрэггүй хүүхэд насыг тулсан даавал ээж авдаа талархдаг ах их чинь хайрын донд бол өссөн нэг тийм нөхөр бол байгаа нь үнэн. За ийм бөмбөлгөн дотор ийм хүлэмжин дотор байсан нөхрийн бөмбөлөг хизээ хагарсан бэ гэ харахаар нөгөө хүүхд багтай скаутын холбоо гэж явдаг гэсэн. Тэгээд манай ангийн багш ингээд ангиар нийсүүлсэн. Тэгээд янз бүрийн скаутын холбооны арга хэмжээнд явдаг гэсэн. Тэгсэн чинь намайг 5 дугаар ангид байхад 6 сарын 1-нд скаутын холбоо хүүхдийн хорих ангид очиж орхицсан хүүхдүүдтэй нэг өдрийг өнгөрөөн. Тэгээд танаа одоо бүлгээс те очих хүүхд байвал гээд манайхаас ч нэг 5 хүүхд очдөг лөө 9 хүүхд очдөг лөө тэр донд би байсан. Тэгээд тэнд очиод би анх удаа томчууд хүүхдтэй заа зөвлөг байжж хүүхдээ чиглүүлж те одоо зарим үед хамгаалах үедээ хамгаалаагүй байжж хүүхдээ алдсан эндсэн те альтерсан үед нь шууд ингээд амбаардаа төшөглөөд нийгмээс тусгарч тийм байх гэдгийг харж байгаа. Анх 20 ангийн одоо тэр нутаг дэвсгэр 20 ангийн тэр нөгөө хамгааллын бүс те тэр чинь ингээд өндөр хашаа шургааг байгаа те даамаг юм өндөр хашаа байгаа. Тэгээд тэрий чинь орхоос сэргийлээд ингээд те хамгаалт хэсэг байдаг энэ төр. Тэгээд хуучин хүүхдээ орох чинь энэ зайсангийн ингэрт дамжин өнгөрөх гээд нөгөө баримтлах байр гэдэг юм уу энэ томчуудын хажуу талд нь ингээд бөөрөнд нь алдсан тийм байсан. Тэгээд тэнцэнэ сургуультай яг одоо тэр чинь 13 4-тэл байсан 13 тал байсан юм. Тэгээд анхны шок. Энэ бол бүр миний амьдралын хувьд бол анхны шок байсан гэсэн. Тэгээд яг тэр чинь үед ингээ хүүхдүүд юм чинь тэгэл танилцаал тоглож байгаа юм тий. Одоо би үстэй тэр хүүхэд халдсан. Би нэг өөр хувцастай тэр хүүхэд бол жоохон буруу хувцастай. Тэгэл түүнээс ч өөр ялгаа байхгүй. Тэгэл хоорондоо танилцаал тоглоол. Тэгэл нэг өдрийг хамт өнгөрөөгөл тэгэл гарч байгаа юм л. Тэгээд тэнцээч нэг нийгмийн ажилтан зааварлагч тэгээ манай сурагч багш интернет байгаад бас тэгэл хордоо танилцаад нэг өдөр өнгөрч. Тэгээд тэнцэнээс авсан миний одоо үлдсэн зүйл юу юм бэ гэхээр яагаад байхгүй. Яагаад томчууд заа зөвлөө туслааг байж ингээд хүүхдээ орчдгийг тусгаалчдаг ингээд. Тэгээд тэр бодлын бохирдол үлдсэн юм шиг байна. Одоо нэг unconscious mind дээр л үлдсэн юм шиг байна. Тэгээд нэг ухамсаргүйгээр энэ нэг буруу гэд өөртөө их тийм сэлэд үлдээсэн юм шиг. Тэгээд хожим ханс ажлын сан оюутнуудын дунд зар тавиад сурагч багш шалгаруулж аавна. Сурагч багш нь болохоор тэр хүүхдийн орох дээр очиод хичээл заана. Хүүхдүүдийг дахиж гэмтэрэг хийхээс урьдчилан сэргийлж хууль эрх зүйн мэдлэг олгоно гэдэг байхгүй. Тэгэхээр нуудаваа окей гэдэг. Тэгээд ангийнхаа цолмон наригл сэргчаан одон тонглог гэдэг манай анги гэдэг нь одоо нөгөө манай курсынхаа ABV-гийн хүүхдүүд байгаа шүү дээ. Тэр үед чинь нөгөө ABV гэдгээр байсан. Одоо манай үеэс ч хойш ABV яах болсон. Зүгээр шууд хичээл сонгохоор юм болсон. Хуулийн сургууль тэр үед чинь 5 жил сурдаг. Тийм ажлагт. Тэгээд 3 дугаар курст байхдаа тэр шалгуултанд орж тэнцээд тэгээд яг бидрийг сонгож шалруулж ирсэн Батхилэг гэдэг зал байсан. Хас сайлийн санд менежерээр ажилладаг.
Тэгээ биднийг тэр хүн зааж чиглүүлээд тэгээ Сарантуй ягш бол өөр яг тэр хүүхдүүдийг дахиж битгий гэмт хэрэгт ороосоо, дахиж битгий тэ энэ замыг сонгоосоо, санаатаач бай, хальтраач бай. Тэгээд зүгээр бидний мэрэгжлийн хэлээр бол тэр эргэцдив шинжийг битгий олж аваасаа, тийм онц хүнд гэмт хэрэгтний шинжийг битгий багаасаа бүрдүүлээсэ гэдэг. Тэр нэг талдаа мэрэгжилтийн нөгөө талдаа ихэн сэтгэл байсан юм болов уу гэж би бол таадаг байхгүй. Тэгээд Сарантуй ягш тэр хөтөлбөрт их ач холбогдол өгдөг. Тэгээд Германы ард түмний мөнгөөр одоо тэр хүүхдүүдийг тэг ингээд нийгэмшүүлэхэд тусч ийн гэж тэр хөтөлбөр хэрэгждэг. Тэгээ биднэрт бол яг унааны мөнгө, утасны мөнгө гэдэг нэг тийм бага хэмжээний тийм мөнгөн урамшуулдаг гэсэн. Яг цалин үсгээр хашаа гэхдээ яг нэг тийм урамшуулдаг гэсэн. Тэр хүүхдүүдийн хувьд бол яа харахгүй тэгэл таны түрүүний асуусан ямар орчин төссөн бэ? Эцэг ямар хүмүүс байсан бэ? Харин бөмбөрсөн үү эсвэл хажиглаж хадалж авчдаг байсан уу гэдгээс л олон юм хамаарч байгаа юм л да. Хэрвээ тийм гэр бүлд байсан бол ядаж төр дундуур орж ирэх үүргээ гүйцэтгсэн үү? Төр түмнүүдтэй байж чадсан уу те? Төмөр нүрээ харуулдаг байж болно. Гэхдээ түмнүүдтэй байсан юм уу гэдэг чинь асуулт л байгаа юм л. Тэгээд төр төмөр нүртэй гэдэг үгний чинь нөгөө талд нь төр түмнүүдтэй гэдэг чинь их учир чадсан байгаа шүү дээ. Тэгээд ялангуяа манай Монгол улс чинь 1999 онд Нүүбийн зүгээс хүүхд эрхийн тухай конвенц гэдгийг батлахад хамгийн түрүүнд нэгдэж орсон 5 улсын нэг. Монгол улсдаа хүүхдийн эрхийг бүрэн дүрэн эдлүүлэхийг амлаж ийн гэж тэр олон улсын гэрээ баталж исэн. Дотоодын хуультайгаа нэгэн адил бид нар бодит биел болгоно гэж амлаж исэн улс. Тэгээд бодит амьдрал дээр хачир дээр юм байна гэдэг чинь эдэр дээр юм байна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Тэгээд тэндээс ер нь жоохон тэр нөгөө мис засаж болно те. Тэр нь одоо нөгөө шудраг ёсны бодит биелэл нодоргуулна гэж хэлсэн. нөгөө төрийн хууль цаазын итгэмжид зөвлөх гэж байгаа. Тэгэхээр монголоор бол яг одоо прокурор гэдэг чинь бол манад бууж ирсэн үг шүү дээ. Манай нийгэмд бууж ирсэн үг. Яг тэр нөхрийг одоо ямар цол хэрэгэмтэй гэж төрийн албанд үнэлэх вэ гэвэл Монгол Улсын хууль цаазын итгэмжид зөвлөх гэдэг сэтэр байгаа. Тэгэхээр тэр чинь одоо төрийн түвшээдэд хүртэл хууль ёсыг заах, үлгэрлэх амьд биелэл байгаа юм л. Тэгээд прокурор болно гэж явж ирсэн баг багаар ингээд халирж байгаа нь ийм юмнуудтай л учиртай. Тэгэл яг нөгөө амнистид яваад ихтэнгүүт ч нөгөө амнистигийн үйл ажиллагаанд ойтмахта сайн дураар ороод эхлэнгүүт ч нөгөө цаазаар авах ял, эрүүшүүлэлт, нийгмийн тэгш бус байдал, шудраг бус байдал, хүний хүчээр сургаггүй алгуулгах, дарангуй төр гэл олон юмны мэдээллийг олж авч байгаа юм л. Тэр чинь дэлхийд дахинд иргэнийг хувчин дардаг төр байна гэдгийг чинь үзээд бас дахиад шок. Тэгэхээр чин төрийг төлөж төрийн талд хууль цаазын ингээд итгэмжид зөвлөх. Яг нөгөө Оросоор би нөгөө кино үзэх дуртай. Тэгээд Оросоор нэг Турецкий гамбит гэдэг киноос үзчихсэн. Турк гамбит гэдээ орчуулсан. Тэр нэг Оросын алдартай тагнуулчийн тухай кино байхгүй. Зохиомл дүр нөгөө Шерлок Холмс Англид алдартай гэдэг шиг тэр нэг Оросын тагнуулчийн дүр. Тэгээд тэрний Турецкий гамбит гэдэг кино. Тэрний өөр нэг амьдралынхын түүх үеийг харуулсан цуврал нь статский советник гэдэг төрийн одоо зөвлөх гэдэг тийм статустай тийм кино байдаг. Тэгээд тэрэн дээр бол яг нөхөр яг ингээ хаант төрд зөвлөж ажиллаж байгаа төрийн одоо итгэмжид зөвлөх байхгүй. Тэгээд нөгөө яг нэр нь нөгөө Эраст Петрович гэдэг. Тэгээ бүр ингээд Оросын түүхэнд гарч байгаа үйл явдлуудыг одоо ингээд цагаан Оросын үеэс хойш бүр ингээд 60-аад он хүртэл одоо ингээд харуулсан тийм нэг зохиол байдаг. Статский советник гэдэг шудраг ёсны хэмжүүр байхгүй юу? Бүр ингээд шудраг ёсны хэмжүүр гэдэг чинь нөгөө ёс суртахууны хэмжүүр, ёс зүйн хэмжүүрээсээ дэш ягцсан мэрэгжилтэн байна. Тэгээд уг нь энэ Эраст Петровичийн дүр бол надад бол таалагддаг. Тэгээд байжгаад та боли төрд бол эрх мэдэл байна. Гэтэл төрийн нөгөө талд иргэдэд манай Монголын нийгэмд бол эрх чөлөөнөөс өөр юм байхгүй. Тэгэхээр хүчтэйгийнхэн талд байх юм уу үгүй мүү гэдэг сонголтыг л эргцүүлж эхэлсэн юм шүү. Тэгэл сургууль төгсөөд тэр чинь 5 жил шүү дээ. Манай уухийн чинь 4 жил сураад төгсчихөд манайс чинь 5 жил сураад төгсөж байгаа. Тэгээд дипломоо хүртлөөд нэг төрийн албан агчийн анкет бөглөөд нийслэлийн прокурор дээр дахиад очдог байхгүй. Тэгсэн чинь нийслэлийн прокурор дээр дахиад очсон чинь 5 сарын дарга нь чи хин би Бадамсаг болсон гэж. Чи аялагч Бадамсаг хүүхд юм уу гэхгүй. Зүггүй манай аав юмч гэдгсэн чинь юу яаж байгаа гэсэн. Би ингээд прокурор болох хүсэлтэй маа гэдгсэн чинь. За прокурор болохын тулд багадаа 3 жил үүдэн жижүүр идэж штэ гэлтэхгүй. Тэгэхээр за үнэхээр тийм даваа байд юм бол хий. Тэгээд жижүүр хий асуудалгүй. Тэгээд би прокурор болох уу гэдгсэн чинь. Тэрний дараа чи тэгээд нэг 2-3 жил
прокурорын туслах хийж байгаа прокурор болох бах таа гэл тэнгуут нь жоохон ингээд юу лээ гэж боддог байхгүй. Тэгээд за баярлалаа хаа. Тэгээд дараа нь Монгол банк авилгатай тэмцэх газар гэл энд чинь дахиж очиж байгаа байхгүй. Тэгсэн чинь Монгол банкн дээр бүр онгоотон чи энийг бүтгэнэ гэлдэг байхгүй. Тэгсэн чинь манай аав чи хоёр юм ч гэсэн чинь тэгвэл энд юу хийж байгаа юм бэл тэгж байна. Тэгснээ аль юм материалч үзээгээл тэгсэн чинь ингээд тэр ялбагч анкет чинь 3 4 нүүр юм байгаа шүү дээ. Тэгээд нэг бакалаврын диплом өөрөө байхгүй юм бол тэгж чинь байхгүй гэсэн чинь хүмүүс ийм юм бэлдэж ирдэ шүү дээ. Тэгэл нэг юм 200 хавцтай материал гаргаж ирээд үзвэл тэгэхээр нөгөөтгийн сонирхолыг илэрхийлээд харсан чинь тийм гадаад хэлний төвд тийм сургалтанд суусан ийм мэтгэлцээний тэнцээ энэ төргээд тэгэхээр үгүй надад бол ингэж үзүүлэх юм байгаа. Гэхдээ та шаардлагатай гэвэл би бэлдээд аваад ирээ гэсэн чинь одоо авчрах юм чи ахвтай гэж. За тэгээ яах вэ гэсэн чинь чамайг хий уусан гэнэ гэл тэгэхгүй. Үгүй би өөрөө ирсэн гэдгсэн чинь царай хөвс хийгээд за миний хүү явгаа л гэж. Тэгэл авилгатай тэмцэх газар очисон чинь судалгаа хийжсэн туршлага байгаа юу гэх. Тэгэхээр би ингээд 4 5 дахь курстэй бас ингээд нэг төрийн бус байгууллагад ажиллаж байсан гэсэн. Төрийн бус байгуулагчтай айлдаг чинь. Тэгэл ер нь хандлага ийм юм байна. Тэгэл тойрч явж байгаа л ер нь бол мухардчаа. Тэгэл годомж авчихсан чинь солонгоо гэж таарлаад. Дээс солонгоо гэдэг үнцөлийн цэцэн гишүүн байсан. Надад онлайн хичээлүүд орж исэн багш байдаг. Тэгээ тэр үед хөлзөн сургуулийн захирал хийжсэн. Тэгээ солонгоо гэж чи юу гэж явна гэдэггүй. Тэгсэн чинь багш хайр ингээ ажил үзсэн чинь болдгүй. Тэгээд эхнэр одоо 11 сар төрөх гэж байгаа. Тэр чинь 2008 оны 11 сар. Тэгээд чи тэгвэл юу манай тэнхэм дээрэл багшлаач. Тэгээ яах вэ? Тэнхмийн туслах хийж байгаа л магистрийн зэрэг хамгаалаад туслах багш болол тэгэл явахгүй юу гэхгүй. Тийм үү гэ. Тэгэл заач гисэнгүү үгүй ч гисэнгүү явж исэн чинь эрүүгээр хэрэгцсэн тэнхэм дээр бямба гэж багш байсан. Яг тэр үед эрүүгээр хэрэгцсэн тэнхэм хэрэглэж. Тэгсэн би магш таарсан. Хөө чи хүүхээ юу хийж ийн гэсэн чи би яараа ингээд сурвалаад гэсэн чи ажил хийж хаалддаг гэсэн чи юу яриад байгаа чи яагаад ч тэ хичээл за семинараар тэгээд хичээлдээ багшилж хагаад тэгээд жинхлээ явахгүй юу гэлдэг. Тэгэхээр би чи нөгөө төр хэрэгцээ гэхээс илүүтэйгээр нөгөө захиргааны тарлаа гэхээс илүүтэйгээр ирүүдээ ойр санагдчихсэн юм чи. Би багш хийснээр тэгэл цагийн багш нарын хооронд ингээд семинар ордог. Нөгөө ондын багш нь онлоо лекцээрээ заачин тэгэнгүүт хүүхдүүдийн семинар ордог. Тэгээ 3 дугаар курсынхаа интернет нөгөө эрүүг хэрэгцээ орж ирсэн. Тэгээ байж исэн чинь хүний эрхийн үндэсний комиссд их сургууль багшилж исэн туршлагатай хүн ажиллаж байгаад гарцсан гинэ. Тэгээ их сургууль багшилж исэн туршлагатай хүн хайж байгаа гинэ. Чи очиод уулзах гэж гэдэг. Тэнгүүт нь тохиол очлоо. Тэгсэн чинь их сургууль багшилсан гэсэн чинь тийм ажлын туршлага ирэн гэсэн чинь 4 дугаар курсээс хойш тэгсэн. За. Тэгээ манайд ажиллаж исэн хичээл хүний эрхийн боловсрол сургалт хариуцж исэн хүмүүс маань ингээд карьер хөөгөөд өөр тийш явсан. Чи хүний эрхийн боловсрол сургалт хариуцаад хичээл загаа явж чадахгүй гэл тэгэхээр заал гэл. Тэгэл анхны одоо юу гэдгийг хүний эрхийн чиглэлээр ажиллахад одоо гол шанган татсан байгууллага гэвэл тэг хүний эрхийн үндэсний комисс байна. За хоёлоо ер нь эхний хэсгээ базуул ер нь бас их сонирхолтой зүйлс гарч иж байна л да тийм. Одоо тэр дундангад байхад тэр кабинет дээр байсан бичиг үсэг хүртэл тэнд хадсан юм хүртэл үний толгоон турсан юм эсвэл шудраг ёс гэдэг үг бай. Тэн дотор их тайван гэдэг үг бай. Тэр үгнүүд ингээд одоо бид нэг харахаараа за нэг ингээд лооцсон гадцсан хинт чамаатай гэдэг бол хүүхдүүдийн ертөнцөөр харах юм бол тэрэн дотор тэрийг хараад уншиж идэг те ингээд хүүхдүүд бол болгонд тархинд хадгалаас өөрөө бүр тэр нэг даалт ухамсарт нь хадгалагдаад ингээд явцдаг учраас тэр кабинет гэдэг бол тэр оргуу хоосон зүйл бол биш байсан юм байна. Хүүхдүүдийн сонирхлыг өдөөдөг байсан юм байна гэдэг юм ярьлаа. За дээрэс нь хоёлоо энэ хуучин маш их давтагдсан санаа бол манайх ер нь энэ социалист гэж хараар будаад байдаг тэр нийгмийн үед те хуучин нийгэм гэж ярьдаг энэ үед яасан их зүйлсийг босролдоо тэр дундаа хүүхдүүдтэй зарцуулдаг байсан юм бэ гэдэг энэ бас нэг чухал үзэгдлийг те бид нар энэ дээрээс харж байна. Өнөөдөр яг энэ бол өөрөө халуун сэдв болсон явж штэ. Бүр нөгөө 90 оноос хойш ингээд боловсролыг аажмаар тавьж туусараа байгаад одоо өнөөдөр бол ингээд бүр одоо өвчнөр ярих юм бол ингээд бүр хүнд шатандаа орцсон бүр маш төвхтэй байдал руу оруулсан. Тэгээд нөгөө цочир арга хэмжлэгээ ч гэдэг юм одоо цочирч юу юм зүгээр ингээд тийм эрчим дэмжлэгээний тасаг руу оруулахгүй бол болохоо болцсон ийм төвшөнд бид нар энэ боловсролыг авчирчихсан энэ байдлыг хийсэн бид нар харж байна. За тэгээ хоёлоо одоо энэ хүний эрхийн асуудал руу угаасаа ярихаас аргагүй одоо богийн үндсэн талбар гэх юм уу одоо
Орсоор бол нөгөө дуртай морой имэйл гэдэг шиг тэр өөрийнх нь хамгийн их судалсан эсвэл амьдралаа зориулсан хэсгүүдийн нэг. Тэгэхээр манайд болохоор одоо энэ хүний эрх гэдэг үгийг бүр нэг тийм маш олон давтамжтай нэг талаас хэрэглээд нөгөө талаас энийг хангах тал дээр одоо хийж байгаа ажлууд нь нэг талаас яг амжилт байгаа, нөгөө талаас бол бас ингээд болж өгөхгүй байгаа бол юмнаас болоод сүүлдээ хүний эрх гэдэг үгийг хэлэхээр нэг тийм хоосон сонсогдох хэмжээнд хүрчээд байна л да. Хүний заримдаа бол бүр хууль зүйн сайд байсан нэг хүн бол миний бодлоор Монголд бол хүний эрх ихтэй байгаа ч гэдэг юм уу, нэг тийм ярьж байгаа. Тэгэхээр хүний эрх ихтэх багтах гэдэг ойлголт одоо байж болох уу ч гэдэг юм тийм. Энэ чинь бас юм зүйл. Тэр энэ хүний эрх гэдэг зүйлийг бас ингээд цэгцтэй тайлбарлах ч гэдэг юм уу тийм. Ингээ углуургаар нь тайлбарлах. Мэдээж одоо хууль зүйн ангийн оюутнууд бол тодорхой хэмжээний энэс суурийг нэлээд ярьдаг. Гэтэл энийг нөгөө олон нийтийн болсон иргэний боловсруулаар бид энийг хэр өгч чадж байна те. Зүгээр нэг лооцгоноод байна уу те. Хүний эрхийн түгээмэл тунхаглал гэж байдаг гинлээ. За Монгол Улсын үндсэн хуулийн 14-6 байлоо. Би хандуурчих шиг байна. 14-6 залттай юм байдаг билүү те. Ингээд хүний эрх нь юм байна. Монгол Улсын иргэн эдлэнэ гэх юм уу дээрээ. Тэгэхээр ер нь хаанаас үүссэн юм бэ хүний эрх гэдэг юм? Гэхдээ хүний эрх хаанаас үүссэн бэ гэж яриул олон мянган жилийн хүндрэлтний түүхэн замналыг ярихаас байна. За тэгээ уг углуураараа харах юм бол энэ нийгэмд бий болсон ойлголт юм байна те. Энд чинь зэрлэг байгаль дээр бол ярих боломжгүй юм байна. Гэхдээ хүний нийгэмд хүнээс ихтэй юм байна гэж тэмдэглэж авах зүйтэй. Түүнээс шинийг хин нэгэн бурхан, хин нэгэн одоо алтан уураг те цэнхэр цустай итгээд нэг бол гэр бүл өгөөгүй сойрхоогүй сойрхдогч зүйл биш те. Тэгэхээр энэ бол өөрөө хүн төрөлхтний эрх чөлөөний түүхтэй ч холбоотой, хүний нийгэмтэй ч холбоотой, сайн сайхны төлөөх мөрөөдөлтэй ч холбоотой гэж харж байна. Тэгэхээр сайн сайхан амьдрий, тэ амар амгалан сайн сайхан ив найртай амьдрах гэдэг бол хүн төрөлхтний үнийн хүсэл байсныг бид нар дэлхийн 1-2 дугаар дайны мөрөөр бол улам тод том руу харсан. Өмнө нь дайн самуун байсан уу байсан. Гэтэ бүс нутгийн хэмжээнд тэ газар нутаг төв дээрэл байсан бол бүр дэлхийг хамарсан ийм дайн самуун ч бүр хүний оршихуйг үүсгэх юм нэгдгийг бол бүгдээрээ харсан учраас энэ хүн төрөлхт нь энэ бөмбөрцөг дээр байгаа ард түмэн бүгдээрээ юуг эрхэмлэн нандинах юм бэ? Бидний дундын үнэт зүйл юу юм бэ? Ямар хэл ёс заншил байснаас үл хамааран бүгднгийнх нь дундын хэл юу юм бэ те? Одоо хэл гэдэг нь би ингээ хаалт дотор хэлж байгаа шүү. Гэт энэ дотор бол энэ үнэт зүйлийн хэл гэвэл одоо энэ инх тайван, шудраг ёс, эргэтгш байдал хүний эрх чөлөө юм байна гэдгийг бол одоо 45 оны дайны төгсгөлд 48 онд бол бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн л байна. Одоо би бол бүр нөгөө өн эртний түүхийг бол ярихаа байлээ те. Одоо тэрийг ярих юм бол бүр ингээд эртний Грек, Ром одоо эртний эндтгийн соёл руу хүртэл орж ирнэ те. Нөгөө Ашокийн хууль гээл Ашок хааны хуулиас ахуулаад Сирийн Сайрус гэдэг штэ Сир хаан, Кир хаан гэдэг. Кир хааны тэр хуулийг портхон дээр биччихсэн одоо эрх зүйн шинжилэлч гэдэг юм уу? Ашок хааны тэр хуулийг түгээжсэн ч гэдэг юм уу? За эртний Грек Ромын 12 ийм хавтан дээр хуулийг бичиж түгээжсэн ч гэдэг юм уу? Тэрнээс ихтэй. Тэгэхээр энэ бол хүн төрөлхтний өөрийн оюуны өв, оюуны соёл, оюуны бүтээлээс гадна энэ бол хүнээс ихтэй зүйл гэж бол тэмдэглэмээр байна. Түүнээс энэ бол нэг барууныхан л ярьдаг зүйл. Америкууд авчраа наацсан гэж манай зарим хүмүүс мэдээд байдаг. Гүмаа энэ бол хүн төрөлхтний өв, хүн төрөлхтний соёл, хүн төрөлхтний үнэт зүйл, дундын өв, дундын хэлж гэж хэлж болно. Хэл. Яг хоо дэлхийд даяараа ингэж хүнийг оршихуйг үүсгдэг, хүнийг хүн гэж тоохгүй болноор нь хомроглоо устгадаг, алдаг. Тэгээ бүр хөнөөх зэвсэг бүтээгээд энэ технологийн дэвшил хаашаа залж болох юм бэ гэдгийг хараад эхлэнгүүт хүн эрхийн асуудал хөндлөж ярих зүйл болоод тэгээд энэ хүчтэй наратив бол нэг 1945-аас 60 онд бүр ингээд олон улсын хим хэмжээ, улс орнуудын заавал мөрдөх хим хэмжээ болтлоо хөгжиж боловсрсон байна. За тэгээд 60-аас 90 он бол бүр ингээд хүний эрхийг хөгжилтэй салгаж авч үзэж явъя. Тэ хөгжлөөс салахгүйгээр ингээд тэ нэгэн зэрэг салгаж авах үзэхгүйгээр явъя. Энэ бол чухал ойлголт юм байна гэж яваад өнөөдрийг хүрч байна. Тэгээд мянганы хөгжлийн зорилго, доктортой хөгжлийн зорилтууд тэгээд бид нар бол өнөөдөр ингээд хөгжил дэвшил, хүний эрх, амар амгалан амьдрал гэдэг бол ингээд салшгүй маа гэдээ яриа явж байгаа. Тэгээд
Яг хүний эрхийг онлайн талаас нь ярих юм бол энэ чинь ингээд одоо юу гэдэг нь хоёулаа түрүүн сурч болсрох эрх гэж ярьлаа. Хүүхдийн эрх гэж ярьлаа тий. Тэгэхээр одоо юу гэдэг нь яг ингээд нийгмийн бүлгээр нь ярихлаар яагаад ингээд эмэгтэйчүүдийн эрх гэж яриад байгаа юм, хүүхдийн эрх гэж яриад байгаа юм, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх гэж яриад байгаа юм, бэлгийн цөөнх эрх гэж яриад байгаа юм, уугуул хүмүүсийн эрх гэж яриад байгаа юм. Одоо Монголд яагаад малчтын эрх гэж яриад байгаа ингээ хүмүүс гайхаад байдаг. Тэгэхээр энэ бүлэг нийгмийн бүхий л үе шатанд хамгийн их адлагдсан, авчигдсан, гадуурхагдсан байгаа учраас тухайн бүлгийнхаа эрхийг энэ тэргүүд анхаарч эдлүүлээч гэж төр дүүрэг болгож байгаа нэр томьёо гэсэн үг. Тэгэхээр төр бидний эрхийг бодит биелэл болох ёстой, бидний эрх чөлөөг эдлүүлэх ёстой. Гэхдээ тэр үүргээ биелүүлэхгүй байх юм бол энэ чинь ингээд нөгөө нуршиж ахаар Монгол улс хүүхдийн эрхийг бодит биелэл болгоо. Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй хүнийхээ эрхийг эдлүүлэхийн тулд ялгарлангаа дурхалтгүй тэгш хүртээмжтэй орчныг бий болгоо гэж хэлж чинь гэсэн. Нийгэм зөндөө олон хүмүүс байгаа. Гэхдээ тэр бүлгийнхаа эрхийг эдлүүлээд эхлэх юм бол одоо ингээд бусад эрхээ эдлэх таа нөхцөл бүтчихдэг л гэсэн санаа. Нөгөө Мартин Лютер Кингийн нэг үг байдаг шүү дээ. Хаа нэгтээ шудраг бус байдал байх юм бол энэ нь өөрөө шудраг байгаа нийгмийг хаач байсан сөргөөр нөлөөсөөр байх бол гэсэн агуулгатай. Тэрэн шиг хүний эрх өөрөө ингээд нэг нэгний нөхцөлдүүлдэг шин чанартай учраас нэг эрхийг эдлүүлвэл нөгөө эрхээ эдлэнэ. Нэг эрхийг зөрчүүл нөгөө эрхээ зөрчүүлээд хүндэрдэг учраас гэж байгаа юм л да. Жишээлбэл одоо би хүүхэд ахуй насндаа тэр өсөж дэвжих боломжийг эдлээгүй байвал өнөөдөр ингээд би аль салбар руу хөрөх чадвартай байсан гэж бурч чадахгүй байна. Тэгэхээр миний тэр одоо юу гэдгийг эрүүл аюулгүй хүчирхийлэлгүй таатай орчинд өссөн тойрных гэдэг эрхийг ээж аав маань эдлүүлсний үрээр би сурч болсох эрхийг эдэлсэн байна. Би сурч болсох эрхийг эдэлсний үрээр ажил мэргэжлийн чөлөөтэй сонгох эрхийг эдэлсэн байж гэдэг юм уу те. Гэтэл яг надтай адилхан төрж өссөн хүүхэд үнэхээр потенциалны мөртлөө үнэхээр боломж болцоо тэр хүнд байглаас өгөгдсөн байсан ч тэрийг нь тойголж гаргаж иргээгүй үрээр ахуудаа дарагдаад дүүгээ асраад усаа цөөгөө түлээгээ хаглаад малаа маллаад явсны үрээр хичээл сургуульд явж чадаагүй өсөж дэвжээгүй тэгээд тэр потенциал үргэлжсэн байвал яах вэ гэвэл хайр л та. Тэгэхээр хүний эрх гэдгийг бол хүнээс ихтэй юм байна. Энэ бол барууны импортлдог зүйл биш, хүндрэлтний оюуны соёлын өв юм байна. Дундын хэл юм байна. Энэ өнөөдөр ч гэсэн идэвхтэй ашиглагдаж байгаа юм байна. Яг хөө түүхэн хугацаанд донд бол гэрэл сүдрэ ээлжсээр л байсан. Одоо гариг ертөнцид нар сар ээлжилдэг шиг түүхэн хугацаанд донд бол энэ үзэл санааг үгүйсгдэг, энэ үзэл санааг дэмждэг хүмүүс байсан. Тэгэхээр одоо харанхуй гэрлийн тулаан гэдэг бол 2000 гаруй жилийн эртээс л ард түмний аман ярианд байсан шиг өнөөдөр ч гэсэн хүний эрхийг дэмждэг, хүний эрхийг олондоо гიშгдэг тэр талууд байсаар байгааг бас хүлээн зөвшөөрөх. Тэгээд яг энэтэй холбогдуулах жишээлбэл нэг хүмүүс нөгөө эдийн засгийн урдаа байх юм уу, хүний эрхэн дараа байх юм уу гэдэг иймэрхүү яриануд явдаг л да. Тухайлбал одоо энийг их хүнддэг сэдвийн өмнө Солонгос төр их жишээлдэг байхгүй. 1953 оны дараа Солонгосын дайн дууссаны дараа бол одоо өмнө Солонгос бол маш хүнд эдийн засгтай дэлхийн ядуу улс орнуудын нэг байсан гэдэг. Тэгээ тэр үед болохоор тэр өмнө Солонгосын жишээ болгож явдаг ерөнхийлөгч нь бол тэр Пак Чун Хэ гэдэг хүнийг авч үздэг. Тэгээ Пак Чун Хэгийн хийсэн үг нь болохоор ширээн дээр чинь талах байхгүй та нар одоо хүний эрх гэж юу яриад байгаа юм бэ? Эхлээд нь би энэ уусуудыг чинь одоо идэх талахтай өмсөж зүүх юмтай байлгая. За дараа нь хэдүүлээ надад арчлал хүний эрх инэ тэрэ гэдэг юм. Өөрөөр бол тэр хүний хаар бол одоо энэ хүний эрх арчлал гэдэг зүйлсийг бол тансаг хэрэглээний бараа маягтай тий. Одоо магадгүй тэр хүн бол үгүйсгээгүй. Гэхдээ нэг тодорхой хэмжээтэй энэ наад захын юмнуудыг гэдэг нэг иймэрхүү санааг өгүүлсэн байна л да. За яг би тэгэд эндээс нь хөндөд маш шулуун хүнийг асуулт асуумаар байна. Ер нь хүний эрхийн гэхээр бид нэг олон зүйлсийг бичсэн байдаг. Ингээд цуулаа бичсэн байна. Энд тэр ирэн бийж байдаг юм уу? Хоёрдугаар салангат байж болдог юм уу? Заавалчгүй нэг бүгдийг одоо түрүүний Мартин Лютер Кинг дээр хэллээ шүү дээ. Хаа нэгэн газар ингээ хангагдаагүй бол шатараатай хангадаг юм уу эсвэл тий? Одоо би бол одоо нэг эдийн засгийн мэргэжилтэй учраас айгүй тийм хүүтэн тооцоол маягтай хязгаарлагдмал нөөцөө шүү дээ. Бид чи хязгаарлагдмал нөөц байна. Бүгдийг зарцуулж чадахгүй. Зарим нэг нь хадгална, зарим нэг юм золиослно нэг хэсэг. Тэгэхээр ирэн ярих гэдэг хэлж байгаа байхгүй. Тэргүүлэх чиглэл. Тэргүүлэх чиглэлждэг юм уу? Тэр ийм зүйл байдгүй. Байдаг бол ер нь улс орнууд энийг яаж авч үздэг юм болов их сонирхолтой санагдаад байдгийн. Энийг нэг ярьдаггүй. Манайд болохоор хүний эрх гэхээр их тийм холистик шин чанартай яриад байдаг. Эсвэл бүр нэг хэсгийг салгаж явж байгаа бүр
онцгойлон яриад байдаг. Би болохоор гайхдаг байхгүй яг аль нь. За эхлээд нь зөвхөн би хар ухаанаар ярил л да. Би хар ухаанаар ярьж байгаа шүү. Эхлээд нь бол ядаж хүний амьд байх хэрэгтэй байна. Одоо дайн дажин тажигнаад байхад бид нар одоо өөр юм ярих гэх хэцүү да. Ямар ч хүн эхлээд нь амьд байх хэрэгтэй байна. Хүн ямар ч зүйлсэн өсөж болохгүй юм байна тийм. За тэрний дараа одоо мэдэхгүй байна тийм. Одоо нэг тийм хорогдох орон байртай байх хэрэгтэй гэдэг. Масловын хэрэгцээний гэдэг шиг юм ярьчих гэдэг л да. Тэгээд тэрий чинь бас зарим одоо орчин үеийн хүмүүс бол чи хуучинсаг юм ярьж гин. Наа ч юм бол хоцрогдсон айл 56 онд үүсгэсэн Маслов чи одоо юу ингээд солиороод байгаа ингээд яриад байдаг байхгүй. Тэгэхээр одоо энэ дэр яг одоо мэрэгжлийн гэх юм одоо энэ хүний эрх талаас нь ингээд чамбаа яруул юу нэг юу гэдэг юм бол. За би их энгийншүүлж хэлэх гээд үзье. Гэтэ зарим онлын ямиг энгийншүүлж болдгүй юм шүү лээ. Гэтэ яг хаа дэлгэрүүлээд өөрийн биеэр уншаад судлахад нь бас сэтэл өгөх зорилгоор санаал хэлээ те. За 1948 онд хүний эрхийн түгээмэл тунхаглыг баталсан. Тэр юу юм бэ гэд дэлгэрүүлээд яривал одоо хэдэн жилийн өмнө юм бэ тэр ч бод. 77 жил юм уу? 77 жил. 3 жилийн дараа 80 жилийн байна шүү дээ. Тэр юу юм бэ гэхэлэр одоо Магна Карта ч гэдэг юм уу те одоо Францын, Америкийн тусгаар тогтнолын тунхаг хүчиг, хүний иргэний тунхаг хүчиг Францын гэд бусад энэ тэнд гарч исэн баримтчгуудыг хараад хүн төрлөختөн хаач байсан дэлхийн бөмбөрцгийн ямар ч нутаг дэвсгэр дээр нэг цэг хатгаад оршиж явахдаа ямар төрөөс үл хамааран тэр бодгаал өөртөө юу ихшээж байгаа вэ гэдгийг тодорхойлсон гэсэн үг. Тэр тодорхойлолтоо хийхдээ илүү хүмүүс таниулж ойлгуулахын тулд эрхүүдийг жагсаасан. Та түрүү манай Монгол улсын үндсэн хууль дээр нэг 14 билүү 16 эрх жагсаасан байдаг гэж хэлсэн шүү дээ. Тэр чинь бол ингээд дэлгэрүүлээ харуул Монгол улсын иргэн бүр дараах эрхийг баталгаатай эдэлнэ гэж малгай өгүүлбэр баг. Дараах эрхийг баталгаатай эдэлнэ гэдэг чинь та хинч байсан Монгол улсын иргэн нь бол за өстө нөгөө бат тулмаа дондог дөрлөг байсан ч үл хамааран тэнд байгаа эрхүүдийг эдэлнэ гэж. Тэгээд бичвэрийн хувьд болохоор яг нөгөө 48 оны түгээмэл тунхаглал шиг хамгийн эхлээл нөгөө амьд явах хэрэгтэй тий ингээл эрүүл мэндийг хамгаалуулах хэрэгтэй гэж хойно шашин шүтлэгтэй байх хэрэгтэй, итгэл үнэмштэй байх хэрэгтэй, төрийн үйл хэрэгт оролцох хэрэгтэй, шинжлэх ухааны үр шимийг хүртэх хэрэгтэй гэж энэ чинь ингээд иргэнийч, эдийн засаг, нийгэм соёлын ч тий бүр улс төрийн ч тий эрүүшүүлтээс ангид байх, шинжлэх ухааны туршилтаас ангид байх энэ төр гэл эрхүүд байна тий. Тэгэхээр энэ бүх эрхүүдийг ингээд жагсаацсан байгаа тэр нэг юм хууль зүйн техникээс нь тэр бичвэрийг яаж бичиж байгаа вэ гэдэг тэр бичлэгийн хэлбэрээс нь санаа аваад манай 92 оны үндсэн хууль руу бичээд суулгацсан гэсэн үг. За энийг онлайн талаас нь бол declarationist буюу тунхагласан бичлэг гэж хэлж болно. Тэ энэ хүн эдлбэл зохих эрхүүд нь энэ юм шүү гэж тунхаглаж ийн гэсэн үг. Энийг declarationist гэдэг. Тэгэхээр манай 92 оны үндсэн хууль дээр жагсаасан тэр жагсаалт бол би Монгол улсын иргэнийхээ хувьар заавал эдлэх ёстой. Ямар ч улс төрийн нам хүчин эрх барьжснаас үл хамааран надад баталгаатай эдлүүлэх ёстой тэр эрхүүдийг ингээд бөөндөөд иргэн бүрт жагсаацсан байна гэсэн үг. За тэгвэл энийг бодит үйл хэрэг болгоно гэхэлэр түрүү хоёул боловсрлоор эхэлж ярьсан шүү дээ. Тэгэхээр энийг одоо ингээд нэг хуулийн наривчлсан зохицуултаар одоо боловсрлын ерөнхий хууль ч гэдэг юм уу тий. Одоо 2 жил гаруй ирж байгаа боловсрлын ерөнхий хууль гэж тэнгуүч тэрэн дээр боловсрлын бүх шатны байгууллага хүний эрх гендрийн агуулгыг орно л гэж байгаа. Энэ тийм байгаагүй гэсэн. Тэгэхээр манай Монгол улсад хүний эрхийн боловсрол сургалт тэр дотор нь нөгөө үйл ялгарлах эрхтэгч байх гэдгээр гендер эрхтэгч байдлыг хүртэл ингээд онцгойлж байгаа юм байна гэж харчиж болж байна. Тэгэхээр сурч улсрах гэдэг үндсэн хууль дээр байгаа нэг л заалт цаашгаа ингээд задрах юм бол ингээд өөр олон хууль руу нэвчээд ороод ирсэн баталгаа болсон байна гэсэн. Энийг нь хөлцөн баталгаа гэж. Үүнийг бодит биелэл болгоно, хэрэгжүүлнэ, биелүүлнэ гэдэг дээр чинь одоо асуулт гарч ирсэн. Тэгэнгүүт 20 дугаар зуунд Хүйтэн дайны үед хүний эрхийн түгээмэл тунхаглалыг бүрэн дэмжин, заримын дэмжин гэдэг яриа хөөрөө өрнөсөн байна. Тэгэнгүүт яагаад юм бэ гэхэл үзэл сурталаар хоёр лагерт хуваагдсан. Зүүн баруун блок үндсэндээ хүний эрхийн түгээмэл тунхаглал бол энэ зарчмын шинжтэй баримтчиг үүнийг дагна гэдгээ үзэл сурталаараа зааглаад 1966 онд иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт
эдийн засаг нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пакт гэдэг хоёр гэрээ болгоод хувац. Энэ бол түүх нөхцөл байдал. Барууны лагер болохоор нөгөө иргэний улс төрийн шинжтэй одоо юу гэдгийг чөлөөтэй үгээл, хэвлэн нийтлэх, хэвлэлийн эрх чөлөө, жагсаал цуглаан хийх, ямарваа нэгэн байгууллагад гишүүнээр илсэх, гишүүнээс гарах энэ төр гэдэг энэ чинь ингээд нийгэм дотор байгаа иргэний болон улс төрийн эрхүүд. Тэгвэл энэ эрхүүдийг бид нар өөрийнхөө нутаг дэвсгэр дээр иргэн ард түмэндээ баталгаатай хэвлүүлнэгээ дэмжицсэн. Тэгэнгүүт зүүнний блокт байсан улс орнууд болохоор нийгэм эдийн засаг соёлын эрхүүдийг дэмжиж байгаа. Энэ тэргуунд бид нар ажилтай хөдөлмөртэй байх ёстой, сурч боловсрсон байх ёстой, эрүүл хүнийг чухалчилж үзэж байна гэдэг. Тухайн үеийнхээ хөгжлийн загвараар яаж харж исэн бэ гэдгээрээ хүний эрхийг ингээд салгацсан гэсэн үг. Тэгэхээр та нөгөө надаас холистик гэдэг шинж асуусан шүү дээ. Холистик шинжтэй. Гэхдээ түүхэн нөхцөл байдлаараа энэ салж исэн гэсэн үг. За энэний импакт нь яаж явдгийг гэхээр тэр 66 оны 2 гэрээг харьцуулаад харахаар нэг л өгүүлбэр. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт дээр энд заасан эрхүүдийг улс бүр иргэндээ баталгаатай бүрэн эдлүүлнэ гэж байгаа. Тэгэхээр одоо эрүү шүүлт хийж болохгүй юм байна. Шинжлэх ухааны туршилт хийж болохгүй юм байна, тэ? Одоо нам байгуулад, намын гишүүн болоод гишүүнээс гараад намаа татан буулгаад, үйлдвэрч нийлэл байгуулад, үйлдвэрч нийлэлд ороод, үйлдвэрч нийлэлд татан буулгаад бүр эвсэл нэгдэл болоод, тэ? Одоо иргэнийхээ хуваар эдэлж болох, тэ? Сонгуул дүрсэлтүүд, нэр дэвшээд, саналаа өгөөд явах гэдэг энэ бүхэн чинь ингээд энд явж байгаа. Энийг бүрэн дүр эдлүүлнэ гэж байгаа. Яагаад гэвэл эн чинь таны хэлж байгаа нөгөө эдийн засгийн нөөц капитал зарцуулахдаа бол харьцангуй бага гүрээр бодит биел болох бүрэн боломжтой. За тэгвэл нийгэм эдийн засаг соёлын эрхийн тухайн олон улсын пакт дээр юу гэж байдаг вэ гэхээр альва улс дангаар болон бусадтай хамтран өөрт байгаа бүхий л нөөцийг аль болох дээд хэмжээндээ зориулан нөгөө available maximum түвшинд гэж байгаа. Тэгээд шаардлагатай тохиолдолд олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг тусцаатаагаар үүнийг ахиулна гэдэг үг. Ахиулна гэж хэлж байгаа юм нэ. Тэгээд энийг прогрессив байдлаар биелүүлнэ гэж байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо манай Монгол улс бол саяхан одоо олон улсын бичиг үсгийн өдрийг тэмдэглэлээ те. Манай Монгол улсын давуу тал юу юм гэхээр бүх нийтийн бичиг үсэг тайлагдалт 97%. Тэгвэл анхандаа кирилл үсэг байтугай Монгол босоо бичгээ мэдчихсэн хувь хэмжээ маш бага байсан тийм ээ. Тэгээд эргээ харах юм бол өнгөрсөн зууны эхэнд гэхэд чинь бол Монгол бичгтээ цөөн хэдэн хүн ам, за тэгээд академик шинжтэй, төв үсгтэй, санскрит үсгтэй хүн амд байлаа шүү дээ. Тэгэхэд бүх нийтээрээ кирилл үсгтэй болох бүх нийтээрээ бичиг үсэг тайлах гэдэг бол тэр чинь анх 0 байж байгаа 97% болсон тийм үү. Тэгэнгүүт бид нар чинь нөгөө шинэ үсгийн багш гээл те бичиг үсэг тайлгдсан хүүхдүүдийг томчуудад хичээл сургууль заалгаал. За тэгэл алтан боловсролын тогтолцоо үүсгээл EBS-ийг те баг сургууль, дунд сургууль, ерхий боловсролын сургууль, за тэгээд университет буюу их сургуультай болоод тэгэл коллеж, TEMS байгуулаад те мэргэжил ур чадвар, техникийн боловсрол олох сургууль байгуулаад энэ бүхэн чинь ингээд прогрессив явж байна да. Ахиц дэвшилттэйгээр эдлүүлнэ гэдэг чинь үр юм. Тэгэхээр одоо юу гэх юм? Зөөрлөл 1900 онд 0 байснаа 1945 онд за 40% байснаа тий 60 онд 60%, за тэгэл 66 онд одоо тий 80%, за тэгээд одоо өнөөдөр 97% байна гэдэг чинь ингээд ахиж дэвшээд яваад байна гэсэн үг. Нэг. Гэхдээ бид нар энийг дангаараа хийсэн үү, бусдтай хамтарсан уу тий шаардлагатай тохиолдолд бусдын дэмжлэг хэмжлэг авсан уу? Авсан. Хичээл, сурах хүчиг тий багш бусад хүмүүсийн дэмжлэгийг умар төршөөс авч исэн түүх байгаа юу? Байгаа. Өмнөдөөс бид нар тий тусцаа дэмжлэг авч исэн үү? Авч исэн үе байна тий. За тэгээ бүр хилийн чандаас Японоос хүртэл бид нар тий бүр Америкаас хүртэл одоо ингээд гадаад хэл заах багш, сайн дурын ажилтан тий ингээд бүр Канадаас хүртэл тий 90-ад онд одоо ерхий боловсролын сургуулийн англи хэлний багшлах арга зүг заалгаад ингээд 2000-ад оны ихэнх үед хүртэл ингээд ажиллаж байсан туршлага бол байна. Тэгэхээр энийг бид нар ганцаараа өчрөхгүй зүйлээ бусдаа хамтраад хийжсэн юм байна. Гэхдээ өөрт байгаа нөөцөө аль болох бүрэн дүрэн дээд хэмжээндээ хуваарлаж ахис дэвшил гаргаж байна л гэсэн үг. Тэгэхээр бичиг үсэг тайлагдалт 80% байсан бол 97% болно гэдэг чинь прогрессив байдлаар сурч тосрох эрхийг эзлүүлж байна л гэсэн үг. За тэгэхээр үүнтэй нэг адил ажилгүйд байвал хөдөлмөр эрхлэлтийг ахиулна. Ядуурл байвал тий
ядуурлыг бууруулна энэ чинь дандаа нийгэм соёлын эрхийн асуудал гэсэн. Тэгэхээр бид нар өөрт байгаа нөөцийг максимум зориулж чадах түвшиндээ зориулаад тэгээ хүч хүрэхгүй байвал бусдын тусламж дэмжлэгтэйгээр яаж хийж байгаа л тэр эрхийг ингээд дахис дэвшилтэйгээр бодит болгож явах хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ ухарч болохгүй. Өмнө гарсан амжилтаа нурааж болохгүй гэсэн. Энэ л гол ялгаа. Түүнээс биш хүний эрхэд ирэн байхгүй. Иргэний эрх чухал, соёлын эрх дараагийнх гэж ярьж болохгүй гэсэн. Тэгэхээр иргэний эрх чухал, соёлын эрх дараагийнх гэж ярих болохгүй. Хамгийн ойрын жишээг бол сая боловсролын сайд саяхан хос хэлний бодлогыг батлаа шүү дээ. Энэ чинь юу юм гэхээр нөгөө казак, тува, дохионы хэлтэй хүүхдүүд яг өөрийн өстөрж байгаа орчиндөө дохионы хэлний үгийн сангаа, казак, тува хэлний үгийн сангаа, тэ хос хэлний олон соёлт гэр бүл хийж болно шүү дээ. Гадаадад ээж аав нь амьдарч байгаад ирсэн монгол хүүхэд ч гэдэг юм уу, эсвэл гадаад хүнтэй суудсан хүний дундаас гарч ирсэн монгол хүүхэд ч гэдэг юм уу. Тэр хүүхдийн ингээд гэр дотроо өвлөж уламжлах тэр хэлээрээ харилцсан. Тэгээд албан боловсролын тогтолцоонд ороод ирэхэд нь бол тэр хүүхдийн төрлөх хэлээр нь заахын зэрэгцээ одоо улсын хэлийг заана, тэгээ гадаад хэлийг заана гэж явах жишээ. Тэгэхээр эн чинь ингээд ахиц дэвшилттэйгээр ухрахгүйгээр сайжруулаад явах асуудал ярьж байна гэсэн үг. Тэр ирэмбийн тухайн асуудалд нь би ахаад жоохон гүн зэрүүлэл та нөгөө түрүүний хэлдгэр би ирэн байд байгаа нь бол одоо амьд явах тэргүүний юм уу эсвэл сурч боловсрох тэргүүний юм уу гэдэг энэ дэр яг шулуухан ийм ирэн байд юм. Зөвөр би бол түрүүнээс нь логикоор бол хүн эхний ээлжинд амьд байх хэрэгтэй. Өвчгийн бол бид нар одоо нөгөө сурч боловсрох асуудал ярихгүй те. Одоо ямар ч гэсэн амьд явах юм байна, идэж явах юм байна гэдэг нь ч юм уу эсвэл нэг тийм одоо гадны элементээс хамгаалагдсан байх юм эхний ээлжинд одоо надад одоо мэдгүй нэг $10,000 байлаа гэж бодоход би одоо тэрийг яаж хуваарлах вэ гэхээр эдийн засгийн үл гэж л боддог байхгүй. За эхний ээлжинд одоо эдийн засгчнаас ч их зааван шүү дээ. Тэр нэр нөгөө ахиу ханамж гэдэг юм гаргаж ирнэ шүү дээ. За энэ хүн бол гээл ингээд ямар ч гэсэн оршоод нэг гадны элементээс хамгаалагдаад хоолтой байж юм эхний ээлжинд хий. За дараа нь одоо энэ хүнийг сургая, боловсруулъя. За тэрний дараа магадгүй одоо тэр их нарийн одоо өөрийнхөө их хэл дээр сурах барих юм нэмийч гэдэг юм уу. Яг эдийн засгч нар бол ийм зааван тооцоол ирээ өвчин л да. Тэрнээсээ болоод их зөрчилдсөн юм шиг байна. За тэгээд нөгөө дэх надаар нэг Amnesty дээр бас нэг төсөв ба хүний эрх гэсэн ярианууд бидний дунд явсан. Тэгээ би бас явдггүй ерөөсө тэрэн дээр нөгөө хүний эрх талд нь нэг хайхтар юмгүй болохоор би ч ерөөсө явж өгөхгүй юм чаа. Тэгээ нөгөө талд нь болохоор би бол нөгөө эдийн засгийн тооцоолоо хийх гэдэг. За төсвийг яах вэ гэдэг ингээд санаанд орох ерөөсө тэр талд нь хуваарлтын асуудлуудыг яаж хийх үү гэдэг иймэрхүү маягийн яриараа гүйчээд байсан. Тэгэхээр энийг одоо яг практикийн хувьд те бид нар энийг ингэж ирэмблэх эсвэл одоо практикийн хувьд бид нар за энэ юмнуудыг ядаж ихний ээлжинд батны хангая л да те гэдэг юм. За тэгээд энэний дараа миний бас нэг хоёр дахь сонирхож байгаа асуулт нь юу гэхээр эрхийг хангах ёстой субъект эрхийн зөрчил дэврээр нь яах вэ гэдэг асуулт. Өөрөөр хэлбэл одоо маш шулуухан дээр бол төр энэ эрхийг хангаж өгнө гэчихэд зөрчөөд байгаа тохиолдолд одоо энэ дилемма үүсчихлээ шүү дээ. Одоо төрийг дав заалтыг үл хаашин хандах уу, одоо бурхан хандах уу, энэ хандах уу гэдэг нэг юм ханд тулаад ирж байгаа байхгүй. Тэгээ энэ хоёр асуулт надад их тийм сонирхолтой асуулт. Эхнийх нь бол нөгөө ирэмбийн асуудлыг ахаад би ахаад чинь зурж авчирж байна шүү дээ. Хүчээр авчрах гэдэг шүү дээ. Яг ингээд тулгаж асууж байна те. Ингээд энэ ирэмбийг авчрах юм нөгөө паки үеийг авчраал те. Бид нар одоо та нар над ивэлж нэгдэх гэдэг юм чи яах вэ? Эхний ээлжинд би та нар баян ус болох хэрэгтэй байна. Тэрний дараа та нарын над ивэлж нэгдэх нэ тренүүдийг чинь би ярья. Хоног юм ярьсан байгаа шүү дээ. Яг зүгээр их азтааны үгээр дэлхийд олон дарангуулагч нар байсан. Зарим дарангуулагч нар нь бол хөгийн дарангуулагч нар. Тэр ивэлтэд нэгдэх хэрэг ч юм уу гэл хэрхийг бүр хаагаад ингээд уус орноо сүйтгэсэн хүмүүс байна. Зүгээр пак чүнгийн хувьд бол одоо нөгөө мянган дарангуулагч дотроос ганц дарангуулагч гэдэг шиг одоо тэр нэг магадгүй уус орныхоо эдийн засгийн баазыг нөхөр бол одоо өсгөцсөн ч гэдэг юм уу сайжруулсан гэх юм уу да. Тэгээ тэрэн дээр нь хожимын үеийнх нь одоо дулдуудаж гэх юм уу да тийм тэрэн дээр нь тулгуурлаж магадгүй өөр бусад одоо иргэний эрхүүдээ баталгаажуулж авсан ч гэдэг юм иймэрхүү. Гэхдээ би хэлэх гээд байгаа нь цаа цаанаа бол би нэг пакийг өмгөөл бол одоо манад нэг дарангуулж гарч ирээд эдийн засгаа босгоод ир гэдэг ийм санааг бол илэрхийлээгүй шүү. Зүгээр ер нь энэ нэг ийм ирэмб дараа нь яаж явдгийг. Гэтэл бид нар ингээд одоо зарим нэг хөгжилд ороо. За одоо яг өнөөгийн цаг үед бол их эмзэг сэдв бол Непалийн асуудал болсод ирлээ шүү дээ. Энд бол бид нар одоо нэгдүгээр улсын одоо тэр эрх барьж исэн хүмүүсийн галзуурал гэх юм уу хэдийг
А нөгөө талаас тэрэнд хариу үзүүлж байгаа одоо иргэдийнхэн хэлбэрэн ч гэсэн ерөөсөө нэг тийм одоо туйлын шинжтэй тий. Тэгээд энэ нь бас аль нэг талын зөвтгөх үндэслэл болж өгөхгүй л одоо босч байгаа талуудын 100% зөв та нараа зөв юм хийгээд байна гэж хэлсэн. Гэтэл одоо бас энэ бослого тэмцлийг бас их айхтар өрнүүлдэг жишгч байна тий. Бид нар одоо энтгийн тэр тусгаарлах төлөвийг удиржсэн одоо Махатма Ганди гэдэг хүмүүс бол одоо чимэх давсаар Британий эзэнт гүрнийг унгаацсан гэж хэлдэг шин тий. Инх тайвны замаар гэж ямар ч хүчирхийлэлгүй замаар ингээд хөдөлгөөнийг өрнүүлээд ингээд ингэсэн ч гэдэг юм уу. Маш олон одоо Иран зүйлс байгаа учраас энэ дундаас бид нар ингээд гаргаж ирэх юм гэсэн. Тэр хоёр асуулт нэгдүгürt нь ахаад ирэн би асуудал байна. Хоёрдугаар хүний эрхийг хангах ёстой тэр нөхөр зөрчөөд байвал бид нар хүнд хандах ёстой юм бэ? Хоёр асуулт. За эхний асуулт. Хүний эрхэд эрэм гэж би юу? Шууд товчхон хариулахад байхгүй. Харин энэ асуултыг эргцүүлэхдээ та одоо сонсогч хүн ирээдүйд юу гэж бодосоо гэж би хэлмээр байна гэвэл хүний эрх дотроо бүгд эрхүүд тэнцүү тэмдгээр холбоотой. Тэнцүү тэмдгээр холбоотой. Та түрүүн асууад шүү дээ ингээд тэр баримтчгууд дээр чинь ингээд амьд явах их байж араас нь юм уу гарч ирдэг биз дээ гэдэг. Тэгэхээр тэр чинь цаасан дээр буулгаж байгаа бичлэгийн арга барил нь жагсааж урд нь тоо тавьж байгаа болохоос биш тэр эрэм биш. Эрэм биш. Бид нар юу гэж ойлгох вэ гэхээр энэ нөгөө эрхүүдийг нэгдүгээр хэрэг, хоёрдугаар хэрэг гэж байгаа юм биш. Ялгаж уншихад нь ойлгомжтой байдлаар хэрэглэхэд нь ойлгох байдлаар одоо зүгээр юу гэмдэ 18 дугаар зүйлийн 1-ийн 3, 16-гийн 4-ийн 1 гэж уншиж ойлгоход хэрэглээ талд нь л тоо ашиглаж байгаа болохоос биш энэ эрэм биш. Агуулгаараа эрхүүд хоорондоо тэнцүү тэмдгээр холбоотой. Тэнцүү тэмдгээр холбоотой. Тэгэхээр нэг эрх чухал нөгөө эрхийг анжуулна. Нэг эрхийг идлүүлсний дараа нөгөө эрхийг нь л идлүүлвэл баруу гэж ярихгүй л гэсэн үг. Тэгэхээр бүх эрхүүд тэнцүү тэмдгээр холбоотой учраас холистик чанар чинь эндээс гарч ирж байгаа. Цогц хоорондоо уялдаа холбоотой шинж нь энэ гэсэн үг. Тэгэхээр одоо би түрүү нөгөө ярианад дурдсан шүү дээ. Би ингээд эрүүл аюулгүй орчинд өсөж өндийгөө сурч босрох эрхээ эдлээд эрүүл мэндээ хамгаалуулад тэгээ ажил мэргэжлээ чөлөөтэй сонгоод үдийд ингээд төрийн алба хашсан тий төрийн үйл хэрэгт оролцсон иргэн болсон байна. Тэгэхээр хамгийн ихэнд байгаа тэр нэг эрхийг эдлүүлээгүй бол би ингээд нураал унтсан тий миний эзэмшсэн мэргэжил боловсрол юу яах вүлээ гэж явах боломжтой гэсэн. За эсвэргээрээ болор сайхан таны өмнө сууж байгаа болор сайхан боли 3 дугаар ангиасаа сургууль завсартсан бай. Тэгвэл өнөөдөр тантай ингээ мөр зэрэгцээд суух магадлал хэдэн өв бэ? Танд энэ зүйлийг ярих миний мэрэгжил туршлага мэрэгшил байх магадлал хэдэн өв бэ гэдээ харвал нэг эрхийг эдлүүлвэл нөгөө эрхээ эдлэх таатай нөхцөл бүрддэгтэй адилхан бас нэг эрхийг зөрчвөл өөр олон эрхээ эдлэж чадахгүй болдог ийм уруу хамааралтай байна гэж харж болж байгаа. Тэ? Тэгэхээр бүх утга эерэг байх хэрэгтэй гэсэн үг. Одоо тооны хэлээр яриул тий. Түүнээс биш зарим нэг нь хасах байгаа, зарим нэг нь эмгтэйгээ ингээ уялдаад жин даана гэж бол байхгүй. Тэгэхээр бүх эрхүүд тэнцүү тэмдгээр холбоотой, бүх эрхүүд эерэг утгатай байх хэрэгтэй. Хүний амьдралд эерэг нөлөө үзүүлж явах хэрэгтэй гэсэн. Одоо нөгөө их товчилж, энгийншүүлж, томьёолоход штэ тийм ээ. За гэтэл одоо нөгөө хоёр дахь асуудал руу орохын тулд төрийн хүний эрхийг хангах үүрэг гэдэг ойлголтыг та надаас асуув. Тэгэхээр хүний эрхийг хангах үүрэг гэдгийг яаж мэдж хөөж болох вэ гэвэл иргэн хүн төр таны сайн сайхны төлөө ямар шийдвэр гаргасан бэ гэдгээр нь л хөөнө. Тэр нь вейпиг хоригдж гин үү? Тэр нь гадаа байгаа жетийг явган зорчигчд ээлтэйгээр зохицуулж гин үү? Явган зорчигч жет хөлөглөгч хоёр дундаа очроод гээд задгаа хайж гин үү? Эсвэл төсвийг хүүхдэд зориулж хүүхдийн сайн сайхны төлөө хуваарлж гин үү? Эсвэл улс төрчийн лобби, улс төрчийн явц ашиг сонирхлоор тэр нөөцийг зарцуулж гинэ гэдгээр л харж байна гэсэн. Тэгэхээр нөөцийг хуваарлж байгаа чинь хүний эрхийг хангахтай шууд холбоотой. Тэгэхээр төсөв орж ирнэ. Төсөв, улсын төсөв бол нөөцийг хуваарлж байгаа хамгийн тод төрийн хүний эрхийг хангах үүрэг байдаг. За сүүлийн үед бол ном зохиол дээр хүний эрхийн эдийн засаг гэж үг яваад байгаа. Тэгэхээр хүний эрхийн эдийн засаг гэдэг маань юу юм гэхээр бид хоёрын яриад байгаа энэ санааг илүү ингээд энгийншүүлж олон нийтэд ялангуяа бодлого шийдвэр гаргаж байгаа хүмүүс таниулах байгаа ойлголт гэсэн үг. Одоо хэрвээ нөгөө анзаарч байгаа бол
асархуй эдийн засаг, care economy л гэж яриа л те, circular эдийн засаг, тойрог эдийн засаг гэж яриад байгаатай адилхан хүний эрхийн эдийн засаг гэдэг ойлголт явж байгаа. Тэрний гол амин сүнс нь нөөцийг хүний төлөө хуваарлаач. Нөөцийг хангалттай, зохистойгоор хүний эрхийг эдлүүлэхтэй хуваарлаач. Түүнээс биш ямар нэгэн амлалт, ямар нэгэн ашиг сонирхол, ямар нэгэн явцуу үйлдэлийн төлөө битгий байгаа ч гэдэг зүйлийг яриад байгаа гэсэн. За төсөвдөр ерөөсөө би ойлгохгүй байна. Би тэнцээ ерөөсөө сууг таараагүй гэдэг нь шүү дээ. Би тэнцээ тэгвэл төсөвдөр сууг таарахын тулд яах юм бэ гэхээр манай Монгол улс чинь хөгжлийн бодлого төлтөвийн удирдлагын тухай хууль гэж байгаа шүү дээ. Тэр чинь ямар онцлогтой юм бэ гэхээр өмнө нь бид нар олсон мөнгөө юунд зарцуулах вэ гэдэг байсан бол одоо байгаа манай тэр хөгжлийн бодлого төлтөвийн удирдлагын тухай хууль чинь болохоор юунд хүрэхийн тулд хэдэн төгрөг олоод тэр зорж байгаа зүйл рүүгээ зарах вэ гэдэг агуулгатай болцсон юм. Ууг нь хуулиа харуул. Тэгэхээр ууг нь бид нар одоо жишээлбэл те ерөнхий боловсролын сургуульд суралцж байгаа хүүхдүүдийн дунд 3 ээлжийг байхгүй болгоно. Үдээс өмнө нэг ээлж орно, үдээс хойш нөгөө ээлж орно. Үүний тулд биднэрт хэдэн сургууль анги танхим хэрэгтэй, нийтийн тээврээ яаж зохицуулах юм, те хүүхдийн сургуулийн автобусаа бид нар яах юм, тэрний түлш жолоочийн үлсийг яах юм, автопаркийн зардлыг яах юм. Тэр шинээр сургууль барьж байгаа бол тэнд багшлах багш хэрвээ багш нь те орон сууцгүй бол багшийг хажууд нь байранд оруулах, тэгээ хичээл сургалтын зардал, тэр цахилгаан дулааны яах юм гэж явах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нөгөө хүрх цэг гэдэг нь энэ. Гэтэл өнөөдөр юу гэж хэлсэн бэ гэхээр би буруу хараагүй бол хүмүүс хурдан өсөж үржээд байгаа учраас сургуулаа барьж дийлэхгүй байх гэж одоо хүнийг хүн биш харахтай зүйрлэн гэдэг чинь жоох утгагүй байна л да. Тэр өсөж үрждгээрээ бол тэр харах туулаагаа л ярил л да тий. Гэтэл төр ингэж мэдэгдэл хийж байгаа нь бол үнэхээр гутрам. Тэр хүмүүс чинь анх удаа жирэмсэн тэр хүмүүс анх удаа хүн амын тоолоод орж байгаа биш шүү дээ. Энэ жилд хэдэн хүүхэд төрсөн. Төлөвлөгөөнд байх хэрэгтэй. 5 жилийн дараа энэ 1-р ангид суралцагчд болвол даац ингэнэ гэдэг. Тэр чинь тоо мэдээлэл бүгд л байгаа. Тэгэхээр төр нөөцөө хуваарлахаа, алсын хараатай, оновчтой хүрх цэгээ бодож хуваарлах гэдэг санаа нь. Тэгэхээр нөгөө хүний эрхийн эдийн засаг гэдэг дээр бол юу нэг яриад байдаг гэсэн. Тэгэхээр ер нь бол санаа нь ингэ шүү дээ. Би сая их зарчмын зөрүүтэй гэх юм уу зөрүү биш юм аа. Өөр зарчим бид нар ярьж байна. Энэ талд бол хүрх цэгтэй тулгуурлаад төсөв бэлдээ гэдэг юм ярьж байгаа. Нөгөө талд нь төсөв байна тэрийг хүрх цэгээр хуваарлаа юу юм. Эдийн засагч нарын байр суурь ерөнхийдөө нөөдөл байдаг байхгүй. Нөгөө үйлдвэрлэлийн боломжийн мөрөө гэдэг юм ярьж эхэлдэг байхгүй. Бид чинь production possibility frontier нөө possibility чинь энэ frontier дээр байгаа. За энэ дотор яаж allocate хийх юм бэ гэдэг асуулт гарч иж бид нар яригддаг. Яг хоёулаа би жоохон яриа хумил л да тий хоёулаа би нөгөө өөрийнхөө зорьсон үр дүн рүү хүрэх гэж одоо жоохон хүчээр яаж байгаа шүү. Миний хувийн бодлол юм биш шүү. Жишээлбэл та бид хоёр нэг $1000 ордог нэг жижигхэн улс байгаа гэж бодвол зүг төсөөлтөө тий тэр улс дотор 3 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа. За тэр 3 хүүхэд бол гэхдээ гэр оронтой. Нэг хүүхэд байгаа тэр нь гэр оронгүй. Бүр ингээд амьдрах газар байхгүй байгаа гэж бодъё. Тэгээд та хоёр бид хоёр одоо $1000 юунд хэрэглэж болох вэ гэхээр нэг 3 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ингээд нэг сургууль руу оруулдаг нэг тийм одоо явахд их амархан нэг тийм наалууч гэдэг юм. За би маш их шалгууршуулсан жишээ явж байгаа шүү. Фаны ч юу одоо зүгээр ингээд хүчээр хийж байгаа шүү. Хүчээр ийм зохиомжл орчин үүсгэж байгаа шүү. 3 хүүхдийг ингээд таатаа зорчуулахын тулд би $1000 хэрэглэж болно. Үгүй энэ нэг хүүхдийг би орон байртаа болгож болно гэдэг ийм сонголтын дээр ирсэн тохиолдолд бид нарыг алийн чухалчлах хэрэгтэй юм бэ? Эсвэл бид нар яхад $1000 зээлж аваад аль алийг хийх хэрэгтэй гэдэг байр суурь. Яг нь сүүлийн хандлагыг яруул ерөнхийдөө тийм юм шиг байна. Энэ 3 хүүхдийг бид нар зорчуулах хэрэгтэй. Энэ хүүхдийг ч бид нар одоо тэр аюулгүй гэр оронтой байх хэрэгтэй. Учраас бид нар олон улс дээрээс дахиад $1000 босгож ирээд энэ бүхнийг хий гэдэг байр суурь байх юм байна л да. Гэтэ яг энэ нь бод байдал дээр юу нэг боломжтой юм уу? Дэлхийн нийтээр энэ дээр бид нар одоо нэг тийм зөвшөлтсөлт гэх юм уу да тий. За танаа одоохондоо ядуу байгаа учраас одоо хүний эрхийг чингэхэд бол танаа өөрийн чинь төсөв хүрэхгүй байгаа учраас бид нар та нарт энэ дээр одоо үгний хөгжлийн аль бие усны тусламж үзүүлэх гэдэг юм уу эсвэл нэг юм хүмүүнлэгийн тусламж үзүүлээ гэдэг ингээд ороод ирж болох юм шиг байна. Гэтэл яг энэ нь цаашаа sustainable яваад байх боломжтой юу те? Банк зээл аваад ингээд яваад байх боломжтой юу? Одоо ч бас нэг дэлхийн өөрөө бас нэг жоохон сүүлийн жилүүдэд их жоохон хатуу болоод байна шүү дээ. Нэг улс руугаа дайраа орчдөг, буужинчдаг. Энэ тохиолдолд хуучин бол бас нэг дэлхийн нийтээрээ бас нэг сайхан бай, ийм найртай бай, одоо нэг тийм айтайхан бай, даяар ший гэдэг ийм концепт зөвж гисэн бол одоо бол эргээд бид нар бүс нутг руугаа хуваагдаад
Дээрээс нь Европын улс орнуудыг аваад үзэнгүүт нөгөө хит барууны маяг ингэж бид нар ярьдаг шүү дээ. Тэ одоо манай үндэст манай улс чухал. Яагаад та нар одоо манай үндэстний татврын мөнгийг нь цагаачтад зориулаад байгаа. Яагаад та нар цагаач хүлээгээд аваад байгаа гэл тэ. Иймэрхүү маягтай иймэрхүү дуу хоолой их хүчтэй цугулц боллоо л доо. Тэр энэ тохиолдолд бид нар энийг яаж одоо хооронд нь ойлголцол төрөгчдөг юм уу? Тэр улсууд яагаад сэтгэхэд байна? Энэ сэтгэж байхад нь бид нар ямар хариу оюуныч вэ, практикч вэ ямар хариу өгөх ёстой болоо гэдэг дээр хоёул үргэлжлүүлээд ярилцъя л да. Тий. Тэгэхээр нөгөө өмнө нь бол хоёулаа нөгөө хүний эрх бол хоорондоо харилцан амралтай, харилцан уялдаатай, хүнээс салшгүй юм байна, тий. Хүний оршихуйтай холбоотой юм байна гэж ярьсан тий. Өөр нэг хүний эрхийн нэг шин чанар бол өөрөө энэ түгээмэл юм универсал шинжтэй. Универсалны. Тэгэхээр түгээмэл гэдгийн цаана юу яригдж байна вэ гэхээр Монгол улсын нутаг дэвсгэрээр амьдарч байгаа хүн бүр түүний эрх хамаатай гэж ярина гэсэн үг. Аналог хийвэл. Түүнээс биш Төв аймгийн 100 модын хүний эрх, Улаанбаатарын Сүхбаатар дүүргийн хүний эрх, эсвэл нийслэлийн хүний эрх, хөдөөний хүний эрх гэж ярихгүй л гэсэн үг. Ингэж ярих гэсэн наратив, ингэж ярих гэсэн орлого дэлхийд дахин дүрмж байгааг бол та жишээд хэллээ. Үндсэндээ ингэж эхлэх юм бол юу болох вэ гэхээр Өмнө Говь аймагт уул уурхай түүнээс олох орлого нь дөмөг учраас тий бид нар Өмнө Говийнхны эрхийг чухалчилнаа гингүүт одоо уул уурхай багтай мэдхгүй эсвэл тий бүтц хөрөнгө оруулалт тал дээр бусад одоо орон нутгаас улсын төсвөөс хамааралтай дунд говьч гэдэг юм уу, чойрч гэдэг юм уу тэр чинь бол ингээ хэцүү шттэ тий тэр чинь одоо уул уурхайгаас олж ирэхлээр хэцүү тий одоо юу гэдгийг өөр аж үйлдвэрлэл ингээд ямар нэгэн үйлдвэрлэлийн боломж нь ямар байна үгүй харахаар бас хэцүү ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэний цаана юу яригдж байна вэ гэхээр нөгөө хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйл гэж би яагаад хэлээд ирсэн гэхээр нөгөө ядруу нэгэ өргөж тэтгэх бүгдээрээ мөр мөрөө төшөж урагшлах гэдэг юм яриад байгаа. Тэгэхээр үнэхээр $1000 орлоготой бол тэр үрхайлчин бодно шүү дээ. За энэ байрыг бэлдээд нөгөө орон байргүй хүүхдээ оруулаад эрхчил энэ гурвыг налуу замтай тэг хүртээмжтэй тэгш орчныг бүрдүүлэх үү? Эсвэл энэ байргүй байгаа хүүхдээ төр зуртаа асрамжийн газартаа аваад 3 жил байлгаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хүртээмжийг бий болгоод гэтээ асрамжийн газар гэдэг нөгөө толгой орох орон байр ярьж байгаа шүү дээ. Тэр хүүхдийг гудамжинд харихгүй гэсэн үг шүү дээ. Тэгээд ээлтэй хүртээмжтэй таатай орчиндоо 3 жил $1000 хөрөнгө оруулалт хийгээд 3 дахь жилээсээ нөгөө хүүхдийнхаа $1000 байр болгоод ингээд явж хийгээд нөөцийг хуваарлах тухай ойлголтын дээр бол яаж эрэмб үүсэх вэ гэдэг чинь би түрүүн эрэмбээс гадна тэргүүлэх чиглэл гэж байгаа шүү дээ. Би нэг ярианы дундаа цус зурцсан шүү дээ. Тэгэхээр ранкинг бол байхгүй. Хүний эрхтэр бол ямар нэгэн эрэмб ранкинг байхгүй. Priority байж болно. Priority яаж байж болох вэ гэхээр манай бичиг үсэг тайлагдаагүй хүн ам донд эзэлж байгаа хувь нь 90% байвал бидний priority, бидний тэргүүлэх чиглэл хүн амаа энэ тэргүүнд бичиг үсэгтэй болох байж болно гэсэн үг. Энэ манай Монголын туршлага. Бүр багшлах ирэхгүй сурагчаар 4-р анги төгссөн, 5-р анги төгссөн өсвөр насны хүүхдээр томчуудад насан туршидад бичиг үсэг зааж исэн гэдэг чинь энэ манай тэргүүлэх чиглэл байсан гэсэн үг. Бүх нийтийн бичиг үсэг тайлагдах гэдэг бол тэргүүлэх чиглэл байсан. Багшийн нөөц байхгүй байсан учраас бичиг үсэг тайлагдсан хүн бүрийг татаа оролцуулж исэн гэсэн үг. Тэрэн шиг өнөөдөр бид нар ялгуурлан гадуурхалт хүчирхийлэл нийгэмд хүчтэй гарч байгаа хүнийг хүн гэж тоохоо болж байгаа. Бие тулан захин орчинд нэгнийгээ доромжлох, гүтгэх, хүчирхийлэх ялгуурлан гадуурхалт төвж байгаа үед бол бид нар ялгуурлан гадуурхалтыг даруй тасан зогсоох арга хэмжээ авах ёстой. Юуг шууд ялгуурлан гадуурхалт гэх юм? Юуг шууд бус ялгуурлан гадуурхалт гэх юм? Энэ ажлын байран дээр гаруул яах юм? Энэ төрийн албанд гаруул яах юм? Энэ олон нийтийн газар гаруул яах юм гэдгийг түр анхаарах ёстой гэсэн. Жишээлбэл нөгөө талдаа та хөгжлийн бэрхшээлт түүхч ярьсан дээр саадгүй байдал хүртээмжийг яаж бий болгох юм? Тэ тухайн нийгмийн амьдралд хэнийг ч гуйхгүйгээр оролцмоор байтал тухайн хүний ур чадвараас илүүтэйгээр нийгэмд байгаа тэр бэрхшээл, саад, тэр хүмүүсийн хандлага, тэр хөгжлийн бэрхшээлийг үүсгэж байна гэсэн. Тэгэхээр одоо юу гэдгийг танд байгаа тэр чадвар алдсан дээр нэмэх нь нийгэмд байгаа саад бэрхшээл, буруу хандлага нийлж иж хөгжлийн бэрхшээл болж байгаа гэдгийг ойлгохгүй гэсэн. Тэгэхээр бид нар зөвхөн хүнд байгаа тэр чадвар алдалтыг яриад байна гэсэн үг шүү дээ. Тийм байна. Ойлгож байгаа тийм. Тэгэхээр одоо
бид нар саадгүй хүртээмжийг ярья гэвэл манай эдийн засаг хөгжлийн яам болохоор бид нар ингээ мөнгө байхгүй, төсөв байхгүй л гэдэг юм. Гэтэл зүйн ядаж Улаанбаатар хотын орчны хүртээмж юм байна. Тэ төрийн байгууллага аж ахуйн нэгж ямар байхаас үл хамааран хуучны барилга, шинэ барилга байхаас үл хамааран налуу замтай байна. Налуу замын стандарт нь хуучны барилгад ингэж хийн. Альтернатив нь ийм байна. Шинээр баригдаж байгаа барилга бол хүртээмжийг ингэж хангасан ийм стандартыг нормативын дагуу хангасан байх ёстой. Ингэж улсын комисс хүлээж авна гэдэг тэр бичиг цаасны ажлаа хийлдэ. За бичиг цаасны ажлаа хийцэн бол араас нь түүнийг дагаж мөрдөж шаардлагатай. Тэ? Тэгээд би Улаанбаатар хотын гудмаар явж байхад яг шинээр орж байгаа, ашиглалтанд орж байгаа байр байшин харангууд заримдаа тэр наад захын барилгын норматив тэр нэг налуу зам тэ хаяг тэмдэглэгээ эндэр дээрэл одоо бүдэрч гээд байгаа эндэр зураг байгаад. Тэгэхээр төрийн зүгээс үйл явцаараа хийж болох зүйлс байна. Яг өөрөө шууд шийдвэрээ гаргаад нормативаа тогтоол хэм хэмжээ стандарта тогтоогод дараа нь тэрийг мөрдүүлээд хүний амьдралд дахис дэвшил гаргах байна. Эцэст нь тэр нь удаан үргэлжлээд хоногшоод миний амьдралд үр өгөөж ивэл тэр чинь нэг юм үр өгөөж гарч шүү дээ. Танаас салбарт үр өгөөж үр ашиг өсөлт ярьдагтай адилхан. Тэгэхээр энэ гурав байж иж төрийн хангах үүрэг яригдана гэсэн. Гэтэл үйл явц тэгээд үр дүнгээ бэхжүүлсэн үр өгөөж тэр импакта ярихаас илүүтэйгээр импакт чинь манай хөгжлийн бодлого төлөвлөгөөний удирдлагын тухай хуулийн хүрх гээд байгаа зэг гэсэн үг. Гэтэл импакта ярихгүйгээр өнөөдөр ийм хэрэгцээ байна гэж яриад байгаа. Гэтэл хүн төрөлхтөн айл 87 оноос хойш бид нар хэрэгцээ ярихгүй юм байна. Бид нар импакт ярих юм байна. Импакт хүний эрхийн биелэлд байх юм байна. Хүний эрх хэрэгчлөөг яаж эдлүүлж байгааг нь харъягээд хүний хөгжлийн индексэж гаргаж ийн, улс орны хөгжлийн тайлангуудыг ч тэгж хийж ийн. Одоо холбогдох датануудыг тооны болон чанарын шинжтэй цуглуулахдаа дандаа цаанаа одоо хүний эрхийг эдлүүлж ийн үгүй юу гэдгээр л хөөж хараад байгаа. Тэгэхээр би түрүү энэ бол дундын хийл гэж яриад байгаа чинь та хаач утсан ямар ч улс орны хөгжилтэй гэж харах гэж байгаа бол хүний эрхийг яаж эдлүүлж байгаагаар л харна гэсэн үг. Одоо би бүр шалдаа бусан жишээ л. Монгол залуучуудыг бүдүүлэг гэдэг нэг хүүхнүүд ярьдаг да нэг яриан дундаа тий. Тэгснэ энэ хөгжилтэй улсын залуучууд их тий эмэгтэй хүн хүндэтгэлтэй ханддаг гэдэг. Энэ чинь хөгжлийн ялгаа, энэ чинь хүний эрхийн боловсролын ялгаа. Хүнийг хүнддэг, хүнтэй энэ тэнцүү харьц, хүнийг битгий дор дүүз, халагчил, адал, хавч, гадуурх гэдгийг тэр хүнд багаас нь хүний эрхийн агуулгаар зарчмаар ойлголцсон учраас тэр хүн таныг хүнддэж харьцаад. Тэр хүн таныг ялгуурлахгүй хүчрхийлэхгүй харьцаад. Гэтэл хөвгүүд биднэрт багаас нь тэгж зааж өгсөн үү? Үгүй шүү дээ. Та хоёр эрэгтэй юм уу? Зодолт. Аль барил татах. Эрэгтэй юм биш юунд гоншгоноод байгаа юм? Юунд уйлаад байгаа юм? Аль наатаа шууд цохоод ав. Бид нар зааж байгаа арга нь хүчрхийллийн арга шүү дээ. Өөр альтернатив арга зааж өгсөн юм уу? Өөр зөрчилдөөнийг даван туулах, зөрчилдөөнийг шийдвэрлэх аргыг өөр дээрээ үе тэнгийнхэнтэй хамт олондоо шийдвэрлэх тэр аргыг бидэрт албан ёсны тогтолцоогоор зааж өгсөн юм уу? Тэгэхээр харахад тэр хүний эрхийн боловсрол сургалт бол чухал юм байна. Энийг бид нэр цаг ямагт үеэс үед ярьж явах хэрэгтэй юм байна. Та ямар мэрэгчлээ байхаас үл хамааран эдийн засаг, нийгмийн ухаан, байгалийн ухаан байхаас үл хамааран энэ хүний эрхийн зарчмуудыг мэдсэн байх, тэр чинь албан боловсролын тогтолцоогоор өгдөг, бэхжүүлдэг байх хэрэгтэй байна гэдэг л одоо чухал болж ирж байна. Маш сонирхолтой байна. Би эндээс хоёр юм харж ирлээ. Энэ би хүний эрхийг ирэмблүүлэх гэж дайраад байсан бол энэ бол их гений имиж гэсэн гэдгийг их ойлголоо л доо. Эндээс миний зүгээр их олж авсан юм нэгдүгээр нь бол энэ дээр бидний майндсетийн асуудал байна. Сэтгэлгээний асуудал бол энэ дээр бол хүний эрх бол холистик юм байна. Зүгээр нөгөө манай мэрэгжлийнхний хүүтэн хүндий юм гэх юм одоо манайхны чи их хүүтэн гэдэг чинь одоо угаасаа Томас Карлил гэдэг хүн ч хэлсэн мэт чинь economics is dismal science гэж тийм дүнсгэр шинжилгээ ухаан, баргар шинжилгээ ухаан гэж. Яг тодорхой хэмжээнд бол би тэрнтэй санал нийлдэг л дээ. Ер нь их дүнсгэр штэ. Бид нар чинь ерөөсө бүх юмыг тоороо оруулж байгаа л тас гэж гаргаж ирдэг. Тэгээ тэрнийг ярьдаг. Тооны ардалт хэдэн хүний амьдрал юу байгаа талаар бол заримдаа зарим эдийн засгийн харахчгүй тийм цаасан дээр л явж идэг нэг иймэрхүү байдалтай байдаг. Зүгээр тэр түрүүний дурдсан юм дээр тэр priority гэж тэр хэлээ шүү дээ. Тэргүүлэх чиглэл. Алийг бид нэр яаж хийх юм, ямар шатаараа хийх юм гэдэг энэ асуудлууд. Энэ priority-г тогтооход ер нь яаж ажилтг юм бол энэ priority-нуудыг ер нь одоо энэ хөгжингөө оронч төр хөгжиж оронч төр энэ дээр тийм
гайдлайн гэдэг юм уу те чиглэл энийг ингэж хийвэл зохистой гэдэг юм приоритигийн юмнуудыг яаж гаргадаг юм болоо. Би одоо ерөөсө тэрийг бас сайн мэдэхгүй байна л да. Энэ манай ус өөрөө ингээд тэгээд манай ус чинь түрүүний дурдгаар ингээд цаасан дээр ингээд юмнууд хийчдэг иргэддээ тэрэнд хүрэх. За тэгээд энгийн нэг дундаж одоо хүмүүстэй одоо чаашлаад энэ дунд сургуулийн хүүхдүүдэд ч гэдэг юм их сургуульд гэхэд л одоо хүний эрхийн хичээл гэж байхгүй шүү дээ. Зүгээр сонгон ч гэдэг юм уу эсвэл сайн дураараа ч гэдэг юм уу үздэг те. Эсвэл хүний эрхт суурилсан бодлогын төлөөлөлт гэдэг юм уу одоо хөгжлийн эдийн засаг гэж хичээл орж ийн за эдийн засгийн ухаанаар ингээл хичээл орж ийн те Мойсе эдийн засгаар орж ийн санхүү эдийн засгийн их сургууль дээр орж ийн за би тэнд багшилж исэн оюутанч байсан тэнд биднэрт ерөөсө хүний эрх гэдэг концепт хаш дурддаггүй байхгүй их сургуулийн аль ч газар дурддаггүй бид нар бизнесийн хичээл үзчихсэн ч тэнд хүний эрх гэдэг үг ганц ч удаа дурддаггүй байсараад бид нар 4 жил төгсөөд босчихж байгаа байхгүй тэгэхээр ийм би 10 жилийн сурагч байхдаа хүний эрх гэдэг үг бас сонсохгүй байсараагаар яг албан бусдлаа. За магадгүй нийгмийн тухайн мэдлэг нэг сонссон байж болзошгүй би мартаж. Бусдаар бол бид нар юу гэдэг вэ гэхээр математик физикийн үзсээр байгаа л дууссан байхгүй юу? Тэр хүний эрх. Математикийнхаа интеграл уламжлал дифференциалыг цөм хийж явах хэвээр. Физик дээр бол бид нар механик цахилгаан дулааныхаа бодлогыг секситэл нь бодох хэвээр. Тэгэл төгссөн байхгүй юу? Тэ? Одоо тэгээд тань богийн хэлдгээр те зөвөр эрэгтэй хөвгт хоорондоо зодтолдог гэдэгт байсан шүү дээ. Зүгээр тойн үзчих гэж байрны ахнаар зэгдэг байсан шүү дээ. Дуудчихад чи тойн үзчих. Яг хөө тэрэн дээр бас нэг хүмүүнлэг нь бол унахгүй өсдөхгүй дээр нь гараа зодохгүй салгана гэдэг нэг цус гаруул шууд зогсон те. Нэг тийм бас нэг ахаа тэр чинь бас нэг дүрэн байгаад байгаа юм те. Бас нэг дүрэн л юм. Дүрэн л те. Тэр чинь бас нэг тийм яг хөө зарим талаар бол нэг тийм хяналтын дор байгаа тулаан байхгүй те түүнээс зүгээр хоёр нөхөр гудамж тарчаа би энэ тэгээ дээр дор ороод байгаа биш тэр чи ах нар ингээ хараад сууж байгаа хизээ дуусгүй гэдгийг бид нар чи шийднэ те ингээд мод чулуундаа очихгүй те муу ир мод чулуу гэдэг тийм үргэлжлэл гарцсан те тэгэхээр тийм ба тэгэхээр тэр ирэмбиудыг ер нь энэ биш нөгөө тэргүүлэх чиглэлүүдийг ер нь яаж гаргадаг юм болоо харин нөгөө эн чинь улс орн болгон тэв газар зүүн байрлалаас гадна туулсан зам түүх нөхцөл байдал одоогийн тэр хөрс суурь гэдээ ялгаатай байна шүү дээ. Тэгэхээр үүнийг нь одоо та бүхэн тэ анхаараач ард түмнийхээ сайн сайхны төлөө та нөгөө ямар шашинтай ямар төртөө улс байхаас үл хамааран ард түмнийхээ сайн сайханд анхаараач гэгээд санаачилж дэлхийд даяар улс төрийн амлалт өгсөн тэр ихний санаачлага бол тэр мянганы хөгжлийн зорилтын 2000-аас 2015 онд дэлхийн улс орнууд 8 хүрээнд тий одоо ингээд ихийн эндэгдэл Иран эндэгдлийг бууруулъя тий өссөглөн ядуурал тий бүх нийтийн боловсрол түнд хамруулсан байх энэ төр гэдгээ харъя гэд явсан. Тэгвэл энэ улс төрийн амлалтыг өгөхдөө юуг шалгуур болгосон гэхээр тэнд хүний эрх яаж идэгдэж чинь дэлхийд дахин түгээмэл хүний эрхийн зөрчил юу вэ гэдгийг харж байгаа. За хэдэн жилийн өмнө мөнх сайхан очрол гээд манай хуулийн салбарын судлаач нар Монгол улс дахь хүний эрхийн нөхцөл байдал ямар байна? Ямар асуудал тулгарч байна? Түүнийг хэрхэн шийдэх үгээд нөхцөл байдлын үнэлгээ байдлаар судалгаа хийсэн. За тэгээд тэр улаан хавцтай ном олонний хүртэл болоод төгсөн байдаг. Тэгээ энэ хуулийн ном зарж байгаа дэлгүүрүүдээр бол олдох бах. Хүмүүс болохоор файлаар нь асуугаад байдیں۔ Тэгэхээр яг нөгөө цаасаар нь л олж үзэхээс өөр арга байхгүй. Их сурвалж нь тийм болцсон. Тэгээд тэр файл тэр судалгааны ингээд үр дүнг харангуут манай Монгол улсад иргэний болон улс төрийн эрх бол харьцангуй гайгүй идэлүүлж байна. Бусад улстай харьцуулахад шүү дээ. Яг нөгөө олон улсын гэрээ ингээд зарчмаа харуул харьцангуй ахиц дэвшил байна. За яг анхаарах зүйл байгаа юу гэвэл байна тий. Одоо юу гэдгийг эрүүшүүлтийн асуудал байна. Гэт асуудлуудыг ярьж болно. Тэгээ бид нар цаазарах ялыг хаалсан. Эрүүдэн шүүхээс сурчсан сэргийлэх үйл ажиллагааг хуулиар хүлээн зөвшөөрүүлээд хүний эрхийн үндэсний комиссийн доор явж гин үү явж гин. Хүний эрх хамгаалагчтай хамгаалж гин үү хамгаалж гин. Бид нар эрсдэлд орвол эрсдлийн үнэлгээ хийж гин үү хийж гин тий. Хэвлэлийн эрх чөлөөг одоо баталгаажуулахын төлөө тий ингээд талууд ажиллаж гин үү ажиллаж гин. Янз бүрийн санал санаачлаг гардаг тий. Тэрэн заримдаа эерэг нөлөөтэй цэвэр нөлөөтэй ч гэсэндээ ингээд жингээрээ иргэний болон улс төрийн эрх бол харьцангуй гайгүй идэгдэж гин гэж байгаа. Гэтэл тэр улаан номон дээрх судалгааны үр дүн нэг хайлайт онцолж байгаа зүйл нь юу гэхээр манад харин нийгэм эдийн засаг соёлын эрх чинь анхаарахгүй болохоо болчихжээ.
бид нар нийгэмд байгаа асуудлаа анхаарахтаа ажилгүйдлийг арилгахгүйгээр, авилгыг арилгахгүйгээр, тэр ялгарлан гадуурхалт хүчирхийлэг тассан зогсоохгүйгээр, тэ чанартай боловсрол олгохгүйгээр, тэ бүх нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалахгүйгээр, тэ бас ухарж байгаа юм байна. Энэ 20 дугаар зууны олд амжилтаас ухарж байгаа юм байна. Энийг бодооч. Бүр соёлын эрх гэж ярих юм бол тэ малчтын асуудал, хүрээлэн байгаа орчны эрх гэд бүр өөр олон асуудал байна. Тэ тэгээд тэрний чинь цаана нөгөө үг уламжлал, соёлын өвгийг уламжлан хадгалуулах, өөрийн их хэлээ уламжлан хадгалуулах, их бичгээ өглүүлэх гэд бүр тэр юмнууд хүртэл одоо ингээ харах юм бол байна гэд тэр хоёр судлаач 21 онд хийсэн судалгаанд дурдаад дүгнээд 22 онд толиулсан байна. Тэгэхээр одоо ямар ч улс төрийн нам хүчин ирэх жилүүдэд гарч ирсэн тэдний үүрэх нэг том ачаа бол эдийн засаг нийгэм соёлын эрхийг одоо байгаагаас нь дорвтой бүрэн дүрэн сайн эдлүүлэх гэсэн. Тэгэхээр юу вэ? Одоо та эдийн засгийн тоонд итгэх нь илүү ойр гэж магадгүй те. Тэгэхээр манайх бол илүү чанарын үзүүлэлттэй зүйлсийг ярьдаг. Гэхдээ тоогоор илэрхийлж болох зүйл байна. Ядуу иргэдийн тоог хэрцүүлсэн. Бид нар заасан номоор бол ядуур бол хүн эрхийн зөрчил. Яагаад вэ? Тэр хүн ядуу байгаа нь олон эрхээдл чадаагүй нийлбэр цогцсон тэр хүнийг ядуу болгож байгаа маа. Тэгэхээр хаана алдаа гаргаснаа төр хараад эрхийг нь хангах үүргээ биелүүлээг бол тавтан сургаж мэрэгжил ур чадвар олгооч. Сургуулаас завсарцсныг арилгаач. Мэргэжлээрээ ажиллаж байгаач орлого нь хүрэхгүй байвал тэр нэг амьдралын наацхийн хэрэгцээг хангахуйц цалин хөлстэй болгооч. Тэр цалин хөлсийг нь олохын тулд яах юм? Шаардлагатай бол аж үйлдвэрийг дэмжих юм уу? Шаардлагатай бол яах юм? Тэр юмнуудаа хийгэж гэж. Тэгээд базаад харуул энэний цаана яг ямар онол яваад байгаа юм? Ямар философи яваад байгаа юм гэхээр хүний эрхэд суурилсан хандлага арга зүй гэж яриад байгаа. Human rights based approach гэдэг. Өмнө нь ямар байсан гэхээр үндсэндээ 18 дугаар зуун хүртэл бол нөгөө Bentham гэдэг нэг сэтгэгч байдаг шүү дээ. Олонхон сайн сайхан байвал тэр цөөнхийн зовлон зүдгүүрийг анчиж болно. Цөөнхийн өвчин шаналл нулимсан дээр бол олон хаз жаргалтай байж болно гэх тээ. Хамгийн олон хүнд хамгийн их хаз жаргал гэж утилитар үзлэлээр номлож тэр нь бүр төр шингэж илаа шүү. Тэгэхээр тэгээ 18 дугаар зуун хүртэл бол charity based approach бол дэлхийд хүчтэй байсан. Тэр нь илүү хандивт суурьтай. Хандивт суурьтай гэдэг нь би чамаас илүү байгаа учраас чамд илүүчилж байна. Чи хөөрхий зовлонтой, чи хөөрхий ядуу чадуу зүдүү, чи шашны нөлөө ороод ирвэл үүлийн үр эдэлж байгаа зовлон тамтан хөгжлийн бэрхшээлтэй болсон чинь чиний үүлийн үр маа талахыг идэгдэг байсан гэсэн үг. Тэгэхээр энэ charity based approach-ыг халаад needs based approach-ыг хийж үндсэндээ дэлхийн 1-р дайнд дуустал 2-р дай эхэлтэл явсан гэсэн үг. Тэгээд дэлхийн 2-р дайны дараа ер нь хэрэгцээгээ тахлаар хэцүү юм байна. Тэгээд тэрний мөрөөр чинь 45-аас 60 онд чинь нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүн эдийн засгийн өсөлт гээд нэлээд явж үтсэн. Тэгээд энэ юу нь яваргүй юм байна гэд үндсэндээ 60-аас 80 онд бол нэлээд яриа хөөрөө өрнөж агаад 86 87 онд бол үндсэндээ хүний эрхийг яаж эдлүүлж байгаагаар нь хөгжлийг харъя. Хөгжилд хүрэх арга зам нь эдийн засаг болохоос биш хөгжил тэнцүү эдийн засаг биш юм аа гэж хэлж байна. Тэгэхээр хүний эрхийг эдлүүлэх нэг багж нь эдийн засаг. Эдийн засаг бол зорилго биш. Эдийн засгийн өрсөлдөл, эдийн засгийн тэлэлт бол зорилго биш. Тэр зүгээр хүний сайн сайхан амьдрал. Бид нар товчлол хүний сайн сайхан амьдрал гэдэг болохоос биш. Хүн эрхээ эдэлж байгаа тэр нийгмийг зохицлоход бол арга нь эдийн засаг юм байна л гэдгийг дүгнсэн гэсэн. Тэгэхээр яг хуу энийг ойлгох, энийг түгэх, энийг хөрсөн дээрээ буулгахад бас бид нар чинь бас олон юм нухчаа давлгаа үзсэн. Шок хэмжлэгээ байна. Шок хэмжлэгээний номлолын мөрөөр бол эдийн засаг явцсан. Тэгээ эннийх нь одоо параллельны альтернатив санаа нь миний хэлээд байгаа тэр хүний эрхийн эдийн засаг гэж яриад байгаа. Human rights economy гэж яриад байгаа юм учраас. Хоёлоо нэг асуултанд бас хариулаагаа санагдаж байна. Одоо хоёлоо энэ хүний эрхийг хангах тал дээр нэг субъект их олон удаа ярьлаа л да. Тэр нь юугээр өрсөн бэ гэхээр хоёлоо энэ төр гэдэг субъектыг маш их ярьлаа тийм. Төр энэ дээр анхаарах хэрэгтэй, төр ингэх хэрэгтэй. Тэгэд яг энэ байр суурийн нөгөө талд байдаг нэг хүмүүс манад байна тийм. За одоо чулуух хэл бол манай энэ libertarian гэдэг жигүүрийн хүмүүс байна тийм. Libertarian-ыг сонсох юм бол одоо цусаар ухаар юмнууд хэлж чинь л да ер нь бол тийм. Тэр яг libertarian-уудын ярьдаг санаа бол хүний эрх гэдэг юм уу төрөний эрхүүдийн асуудлыг ярихдаа бол илүү хувь хүндүн нааж тийм. За төр бол энэ хангах биш. Төр энэ зүгээр яг энийг ингээд их минимал байдлаар оролцоод гэж хэлж байгаа шүү дээ.
Тэгээ ярихаар нөгөө John Locke-ийн нөгөө Life, Liberty, Property, за эсвэл нөгөө Thomas Jefferson-ы бичсэн нөгөө Life, Liberty, Pursuit of Happiness гэдэг. Тэгээ энэ бол ингээд энэ гурав бол магадгүй хоорондоо тэгш эрэхтэй гурван суур хэрэг гэх юм уу одоо магадгүй нөгөө би түрүүний дурдаад байгаа нөгөө хүний эрхийг ирэмблэх үү яах вэ гэхээр яг энэ Life, Liberty гэдэг хоёр зүйлийг хүн бол амьдрах хэвээр байна те. Хоёрдугаарт нь бол одоо эрх чөлөөтэй байх хэвээр байна гэдэг хоёр юм. Тэгээ энэ хоёрыг хангахын төлөө бусад эрхүүд нь доорн ч юм уу эсвэл ундраад гэдэг юм уу гэдэг ингээд би нөгөө хүний эрхийг ирэмбтэй юу гэж яриад байгаа нь иймэрхүү маягийн философийн гэдэг юм уу иймэрхүү нэрсэнд өөрөөр бол хүнийг амьд явах эрх чөлөөтэй байлгахад тэр үг хэлэх мэлэх гэдэг эрх чөлөөнүүд угаасаа одоо юу гэдэг derived маягтай гараад ирдэг юм болов уу гэсэн зүгээр таамаглал байсан. За энэ нэг санаанууд явгангууд нөгөө төр гэдэг зүйл бусад эрхүүдийг хангахтаа энэ life liberty гэдэг юм руу халдаад эхлүүлээ. Өөрөөр бол төр өөрөө нөгөө эрхийн зөрчигтэй иймэрхүү эрхүүд рүү ороод эхлүүл яах вэ те? Одоо тэр property руу ороод эхлүүл яах вэ? Өмчөө нураагаад эхлүүл яах вэ? Амьд явах эрхийг хангахгүй байгаад байвал яах вэ? Өөрөөр бол нөгөө төрийг хэн манах вэ? Буюу манай чи хэн манах вэ гэж одоо нэг хэлбэртэй концепц шүү дээ. Яг тэрнтэй адилаар энэ төр өөрөө энийг зөрчөөд идэг. Гэтэл бид нар төрийг хүний эрхийг хангаа гэдэг эрх мэдэл овоолоод байдаг. Нөгөө эрх мэдэлтэй болсон төр нь буцаагаад нөгөө махны машин болоод эхлэх үе гэдэг юм айдас бол энэ одоо нөгөө anti-statist байр суурьтай libertarian жигүүр хүмүүст их байдаг байхгүй юу. Тэгэхээр та нар ер нь бол энэ чонд хитрхи хүчгөөд ингээд зүйлдээ наад төрд хамыг юмаа найдаад ингээд төр хангах хэрэгтэй гэдэг байгаа чи өөрөө явдалтай юм шүү гэсэн ийм байр суурь байдаг. Тэгээд эргээд ингэж хүний эрхийг хангах гэж төрд их хүч өгснөөхөө үр дүнд бид нар бусад эрхээ хязгаарлуулах. Бусад эрх рүү маань энэ төр гэдэг зүйл чинь сайхан зүйл биш. Одоо халдаад мангас шиг ороод ирэх юм шүү. Тэгэхээр бид нар энэний балансыг хаана явуулж барих юм бэ? Хоёрдугаар дахиад нэг асуулт байна. Төр хүний эрхийг зөрчөөд байвал бид нар бурханд хандах юм уу эсвэл хин хандах? Яах вэ? Гэдэг энэ асуулт. Яг нь Монголын хувьд заяа ихээ нэг уран зохиол төр гардаг үг байдаг шүү дээ. Тэрэн шиг бид нар ингээд түүхэн хугацаанд донд олон зүйлийг өгч алдаж тавьж явуулж исэн ч гэсэндээ үди зэрэгтэй ингээд энэ нийгмээ цогцлоогоод явж байгаа нь бол ингээ өмнөх үеийн цус нулимсаар бичсэн түүхийн өрсөн дээр бид нар өсөж боожж үди зэрэгтэй ургаж түлжиж ийн гэж хармаар байдаг. Тэгэхээр олон ургалж үзэл хүн юунд итгэж үнэмших түүнийг хэрхэн таниулж ойлгуулах гэдэг бол тэр хүний жинхэнэ одоо иргэний эрхээ эдэлж байгаагийнхаа улс төрийн эрхийн бодит биелэл гэж харж болно. Энэ дээр бол ганц л хүрээ байгаад. Манай үндсэн хуулийн оршил хэсэгтэр бидний зориод байгаа цэг байдаг. Хүмүүнлэг иргэний арчсан нийгэм гэдэг. Гэхдээ түүндээ яаж хүрэх вэ гэдгийг нь бол тайлбарлахдаа тэр олон янзын өнгө будаг нийлсэн хүмүүс ард түмэн дотор байдаг ч гэсэндээ та нар дотроо хөлөөж жилцэж талцаж муудалцахтаа ч тэр чинь ам зүрх үе байна шүү дээ. Үндэсний тусгаар тогтнол аюулгүй байдлаа хөлдөө тавиад туучж болохгүй шүү. За тэгээ өмнө нь янз бүрийн байдлаар хүний эрх хэрэгчлөө шудраг бус эрхчлөөнд халдж ирсэн шудраг бус зүйлтэй нүүр тулж ирсэн учраас хүний эрх хэрэгчлөө шудрагсыг одоо ямар ч үед хүндэтгэн дээдлээ шүү. Тэгээ үнэхээр өмнөх төрөөс, өмнөх уламжлалаас, өмнөх ёс заншлаас хадгалж авч үлдэх зүйл байвал тэрийг авч өгнө. Параллельны тэнцвэр байдлаар хүндрэлтний олд амжилттай мөр зэрэгцснэ л гэж. Тэгэхээр бидний зүгээс бол энийг удирдлага болгоод анхаарч явах хэрэгтэй. Түүнээс биш энэ төрд бол нөгөө энэ улсад бол анархист нь байна уу, либертариан нь байна уу, тэ одоо юу гэдэг консерватив нь байна уу, радикал үзэлтэй хүн байна уу надад бол хамаагүй. Тэр хүн гагцгүй тэр дээрх үндсэн хуульд Монголын ард түмний цусаараа нулимсаараа олж авсан бэхжүүлсэн үсгээр нь буулгасан тэр үндсэн хуульд заасан үнэт зүйлсийг эрхэмлэн амдах гэдэг бол чухал миний хувьд. Хоёрт нь яригдж байгаа зүйл нь үнэхээр тэр хууль ёсны дагуу сонгогдож гарч ирсэн төрчин тий одоо юу гэдгийг ард түмнээс эрх мэдлээ олж авсан төрчин ажиллаа хийхгүй, функцийг гүйцэтгэхгүй, чиг үүргээрээ ажиллахгүй эргээд миний амьдралыг хүндрүүлээд надад гайвуулаад намайг хүнд төвчр болгоод байвал түнд хариуцлага тооцох хэрэгтэй. 3 төрлийн хариуцлага байна. Хуулиар төрийн шийдвэр чинь буруу байна гэдэг төрөөс гарсан ямар шийдвэрийг холбогдох тэр шүүхт нь байдаг юм уу, захиргааны шүүхт нь байдаг юм уу, цэцэд нь өгж явах хэрэгтэй. Тэр нь улс төрчсөн байна уу, нөлөөтэй гэж хүмүүс ярихаас үл хамааран. Энэ бол
манай арчлалын механизм. Нэг, энийг бид нар заавал хийх ёстой. Хоёрт, энэ бол хууль ёсны хариуцлага. Хоёрч яригдж байгаа хариуцлага бол улс төрийн хариуцлага. Улс төрийн хариуцлага нь юу юм гэхээр бид нар арчилсан нийгмийг зохицлоож байгаагийн нэг давуу тал, нэг илэрхийлэх шинж нь заасан хугацаанд ээлжид сонгуулаа сайн дурын үндсэн дээр ямарваа нэгэн албатлахгүйгээр зохион байгуулсаар ирсэн. Тэгэхээр ээлжид сонгуулийн хугацаанд итгэсэн эсвэл эрх мэдлээ шилжүүлсэн тэр улс төрийн хүчиндээ хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн. Тэр нь ямар улс төрийн нам хүчин эвсэж байхаас үл хамааран нэг итгэж үзлээ, хоёр итгэж үзлээ болохгүй бол солино л гэсэн. Итгэл даахгүй бид нар яах вэ юм бэ гэдгийг байнга санаж явах хэрэгтэй. Тэгээ улс төрийн хариуцлага тооцох гэдэг хоёр дахь алхам байна. Гурав дахь нь ёс суртахууны хариуцлага гэсэн ойлголт. Үнэхээр тэр хүн хийн гэчээд амандаа хүрээгүй бол тэр хүнд итгэх шаардлага. Тэр хүнийг дахиж эрх мэдэл рүү ойртуулах шаардлага гэсэн. Тэгээд тэр хүн ямар нэгэн албан тушаал, цэрэг хэрэгэм сэтэр дээр очисон байлаа ч гэсэн тухайн хүнийг нийгмийн амьдралд татан оролцуулах шаардлага. Та мундаг, та чадна, та чадсан гэж тэр хүнийг дахин дуудан авчирч микрофон барих боломж, үг хэлэх боломж, бусдын тархины орон зайд суух боломжийг олохгүй байх хэрэгтэй. Буруу зүйл хийсэн үнийг бол дахиж нийгмийн амьдралд оролцохгүйгээр шахаж чаддаг байхыг ёс суртахууны хариуцлага гэж. Тэгэхээр дарангуй төртөө нүр тулвал тэмцэх нь ойлгомжтой. Хувьсгал хийх нь ойлгомжтой. Дарангуй төр биш ард түмнээс сонсохгүй байгаа дүлий ард түмнийхээ амьдралыг олж харахгүй байгаа сохор төрийн хувьд бол хуулийн дагуу хариуцлага тооцсон, улс төрийн хариуцлага тооцсон, ёс суртахууны хариуцлага тооцсон. Манай иргэдэд ийм чадах бий юу? Харин энэ чадахыг чинь бий болгохын тулд иргэний боловсрал гэж яриад бүх нийтийн хэрэгцээ боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр гэж яриад нэг хуулийг сурч таниулах зорилготой тий. Тэгээд одоо аргаа барсан байна мэт чинь нэг хүүхдэд бага наснаас нь ойлгуулъя гэж хүнийхээ цагаан толгой гэж нэг ном гаргаал явж байгаа жишээ байна. Та бидний яриа маш гоё одоо яаж штэ нөгөө холбогдож штэ тий. Тэр хамгийн сүүлд та бол энэ хүний эрхийн цагаан толгой гэдэг ном гаргасан байна. За энэ ном хоёулаа яг л саяны яриаар орж ин тий. Нөгөө дүлий төрийг яах вэ гэдэг. Энэ номыг одоо бичих болсон санаачлагын ер нь баг сэтлэн сая тодроо гараад ирлээ. Энэ номныхаа талаар та нэг яриач ер нь энэ ямар утга учиртай ном бэ? Яг энэ ном бол нэгдсэн үндэсний байгууллагын дээр байгаа нийтдээ 6 хил байгаа лөө. Тий. 5 хил. 6 хил. Нэмэх нь одоо монгол хэлээр бичигдсэн. Нийтдээ 7 хэлээр бичигдсэн байгаад байгаа тийм. Тэгээ энэ номыг хийсэн сэтэл за энэ номыг ер нь танилцуулаач. Хүнийхээ цагаан толгой гээд энэ маань агуулгын үед бол нөгөө миний өмнө ярьсан 1948 онд дэлхийн улс орнууд бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн тэр эрхүүдийн жагсаалт буюу хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хүүхдэд ойлгуулах зорилгоор зургийн байдлаар дүрсэлсэн агуулгатай. Тэгээд таны хэлсэнчлэн Монгол бол нүүбийн үйл ажиллагаа явуулдаг 6 хэлээр товч тайлбар хадаад гаргасан юм байна. Тэгэхээр одоо жишээлбэл бид нэр одоо эрүүл шүүлтээс ангид байх, шинжлэх ухааны технологийн үр шимийг хүртэх, шашин шүтэх, гэр бүлтэй байх, одоо шудраг шүүхээр шүүлгэх, хамгаалуулах гэд энэ нэг хүнд нэр томьёог хүүхдэд ойлгуулахын тулд зураг харуулад ярьж болох юм байна. Тэрнийг зураг нь нэг дүр байж болох юм байна гэдэг санаагаар зураач Мишельтэй хамтраад хийсэн юм. Гол нь юу яригдж байна вэ гэхээр одоо ингээд бид нар багаас нь одоо түрүүн хоёулаа ярианыхэнд ингээд миний нүдэнд одоо ингээд тэр кабинетд үг нэр томьёо хадагдаад байсан юм байлээ тий ингээд ойр тойрноосоо би сураад байсан юм байлээ гэдэг шиг багаас нь тий энэ бол буруу үйл энэ ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж байгаа юм. Энэ бол зөв. Үүнийг ёс суртахууны хувьд бол сайн гэж үнэлдэг юм. Тэ? Тэгээд сайн хүн байх, зөв үйл эрхлэх, тэ? Энэ юу гэсэн үг юм бэ? За зүгээр алсуура сайн иргэн гэдэг чинь ингэдэг хүнийг хэлэх юм байна гэж одоо ой тоонд нь зураглаж харуулж үлдээхэд хэрэгтэй болов уу гэдэг энэ номыг гаргасан. Нөгөө талаараа нөгөө хүнийхэн боловсрол сургалт хариуцаад ингээд хотод хөдөөд янз бүрийн төрийн хувийн хвшлийн иргэн эцэг их гэх төрөл бүрийн юмтай уулзаа явж байхад бол би ингээ хүүхдтэй хүний эрх таниулын ойлгол ихлээр ингээ ном байдгүй. Тэгээд хичээл цаа ихлээр сурах хүч байдгүй.
ингээд их сурвалж ашиглая гэхэлэр би одоо ингээ өөрөө мэдээд уншиж гэхэлэр ингээ томчуудад зориулсан их сурвалж байдгүй гэд тэгж хэлж ирсэн нь миний ойнд үлдээ яваад байсныгаа. За ямар ч байсан энэ одоо дэлхийн 2 дугаар дайнд дууссан нэг 80 жилийн хойг тохиолдуулаад энэ чинь энэ жил ч болж байгаа шүү дээ. Тийм нэг 80 жилийн хойг тохиолдуулаад тэгээд Нэгдсэн үндэсний байгууллагыг үүсгэн байгуулсан тэр 1945 оны 10 сарын 24-нд чинь өөрөө 3 үнэт зүйлийг л ярьсан байгаа. Тэрний юу юм гэхэлэр улс орон бүр дээр мөр мөрөө зэрэгцэж өсөж дэвжих хөгжих ёстой юм байна. Хөгжил. Ийхүү мөр мөрөө төвшин урагшлахтаа дайн самуу элдв хүчирхийллээс ангид нэг халтан товтлохгүй аж төрцгөөе. Инх тайван тухайн ард түмэн бүгдээрээ тэ амар амгалан сайн сайхан амьдрах тэр боломж нөхцөл нь бүрдсэн бай буюу хүний эрх хэрэгчлөө. Энэ 3 үнэт зүйл дээр нүбийг байгуулж ирсэн байдаг. Тэгэхээр энэ 3 үнэт зүйлийн ядаж нэгийг нь хүүхдэд ойлгуулахад тэгээд энэ зургийг нь одоо 3 настай хүүхдэд үзүүлээд тайлбарлаад явчих болно. Бага ангид орсон 1-р ангийн 6 настай хүүхэд ингээд бичиг үсэг сураад үг үсэг нүдлээд монгол хэлээ давтан унших байдлаар ашиглаж болно. За тэгээд ахлах ангид юу гэдэг вэ? 4-5 дугаар ангиас мэдхгүй 3 дугаар ангиас ч юм уу гадаад хэл заалаа гэхэд хэлний хичээл болчихно шүү дээ. Давхар одоо манай умард өмнөд хөршин хэл байна те чинь орос хятад хэл байна, англи хэл байна. За англи хэл байна те дэлхийн даяарчлагдсан одоо лингва франка. За тэгээд ойролт орнуудын хувьд бол манай Монголын түүхэн соёлыг хатгалсан маш том их сурвалж араб хэл дээр байна. За тэгээд хүссүүсээгүү одоо дэлхийд нөлөөтэй тэгээд загалмаатны шашны одоо соёлыг түгээсэн одоо тэ эзэнт гүрний бас нэг өвийг тээж байгаа Испани байна тий. Одоо Америк төвд чинь хамгийн хэрэглэгдэж байгаа хоёр дахь хэл нь Испанч гэдэг юм уу тий. Тэгэхээр ингээд нөгөө дипломат хэл гэх юм бол Франц гэдэг тий. Энэ хэл бол ингээд хүүхдүүдэд бас дэлхийд хөл тавихт нь бас үүдэн байх тий. Ядаж байх юм болов уу? Яг номын агуулгыг дотроос нэг харах юм бол зөвхөн хүнийхэн төвөм тунхлыг тайлбарлаа зогсохгүй бас дэлхийд одоо нөгөө би түрүү нэг түгээмэл гэд хэллээ шүү дээ. Универсал тий. Дэлхийн ингээд аж төрж байгаа ард түмэн бүгдээрээ түгээмэлээ. Бид нэр орон сууц гэдэг нэг л ойлголттой. Түүнийг ямар одоо материалаар байрснараа л ялгаатай болохоос ч тэр толгой орогдох оромж гэдэг бол одоо бид нар мундаг гэр барьчаад байгаа юм бишээ гэдгийг таниулж ойлгуулах тий. Бусдын соёлыг хүлээн зөвшөөрөхөд орон сууцаар бид нар универсал шүү гэдэг мессежийг өгж болж байна. За газар зүүн байрлалаас үл хамааран та ямар ч цагийн бүсэд байсан тэнд хүн амьдарч байгаа, хүн оршдог. Тэгээд тэр хүний тэр соёлын эрхийг таньж ойлгоход тэр улс орныг илэрхийлж байгаа соёлын элементүүд энэ дотор байна. За тэгээд зурган дээр нь бол янз бүрийн бяцхан нууц одоо истрэг гэж бид нар хэлдэг тийм. За энэ ном одоо хаагур зарагдаж байгаа бол яг нөгөө том дэлгүүрүүдэд тавьж хэмжээгүй онлайнаар л байгаа. Яг нөгөө гэрэн гээд хүүхдийн номын дэлгүүр байдаг. Busy Kids гээд хүүхдийн номын дэлгүүр байдаг. За тэгээд нөгөө хуульчд номоо бас түгээдэг legal data CGMN гэх сайтн дээр бас байгаа. Тэгээ бас манай нэг бизнес эрхэлдэг багын найз Inktop гэдэг дэлгүүр дээр принтерийн хор тийм бичигдсэн дэлгүүр зардаг. Тэндээс бол яг би тэр очиод авч болно. Төвийн 6 дэлгүүр дээр тавьсан байгаа. Нэг тиймэрхүү л байдалтай. Би чинь тэгээд анх удаа ном хэмжилсэн. Тэгээ анх удаа одоо энэ чиглэл рүү орж байгаа учраас яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг санаагаа ойлгуулад, санаагаа дүрслээд хүүхдэд ойлгомжтой байдлаар туршаад сайжруулад хийхэд бол Мишель гэж зураач бол маш чадварлаг мэргэжлийн ажиллаж чадсан. Тэгэхээр Мишель байхгүй бол бас энэ ном олонний хүртэл болохгүй гэж бол хэлж болно. Тэгэхээр уран бүтээлчийн авьяас бэлэг бол мань митийн хоосон хөндий үг үсэг нийлдэг хүний дэргэд бол үнэтэй юм байлаа. Тийм баг. Энэ хүүхдийн ном бичнэ гэдэг бол үнэхээр том сорилт юм байна. Боо бол энэ хүүхдийн ном бичнэ гэдэг бол их том сорилт юм байлээ. Тэгээ боо бол энэ хамгийн том сорилтоос эхэлсэн юм шиг байна. Яг тэгэхээр хүүхдэд ойлгуулна гэдэг чинь бол хүмүүс болохоор ингээд нөгөө нэг хэлбэршүүлнэ гэдгийг одоо нэг тийм юу гэж ойлгоод байдаг. Амархан зүйл гэж ойлгоод байдаг. Цагаад л хэлбэршүүлнэ гэдэг бол маш төвөгтэй ажил. Дээрээс нь тэр хүүхдийн сэтгэлгээнд тааруулж хийнэ гэдэг бол энэ одоо намайг бол тэр нухастай сэтгэлгээ гэдгийг хүүхдэд зориулж гаргах гэдэг хэдэн ээж нар алчих гээд байгаа байхгүй. Чи гаргаа. Би наадах чинь барахгүй. Эсвэл би одоо ганцаар болж чадахгүй. Хүнтэй хамтрахаас аргагүй. Яг энэ хүүхдийн сэтгэлгээг ойлгодог, яг тийм насны онцлогтод таарсан
хүүхдийн сэтгэлгээг ойлгодог тийм хүнтэй хамтраад тэр хүндээ би юмаа тайлбарлаад ингээд харилцсан ярилцсны үндсэн дээр л нэг бичүүд бичих юм байна гэдэг. Тэрнээс бол үнэхээр зүрхшээж байгаа. За тийм байна. Тэгэд мэдээж одоо номны энэ хүүхдийн номны энэ зураг чимэглэлийг хийнэ гэдэг бол одоо маш чимэглэлээр ажил л да. Тэг яаж хийвэл хүүхдэд гоё харагдах вэ? Яаж хийвэл хүүхдийн сонирхлыг татах вэ гэж. За тэгээд энэ ном бол их сайхан ном гарсан байна. Тэгээд манай сонсогч нар хүүхдтэй эсвэл дүүнэр нь жоохон хүүхдүүд эсвэл одоо өөрийнхөө төрлөх сургуулийн номын санд аваач өчөх те одоо төгсөлтний үе болоход төрлөх сургуулийнхаа номын санд аваач өчөх хандивлах. За тэгээд хүүхдийн одоо сэвлэг үргээх найранд ирчсэн. Гэхдээ тийч арай жоохон жижиг хүүхдүүд л байдаг юм л да. Магадгүй одоо 6 насныхын төрсөн өдөр үсгэлийн баяр байж болно те 8 насныхын төрсөн өдөр дээр ингээд бэлэглэх хүүхдтэй бас өөрөө ч юм би шулуух хэлээ өөрсдөө гэсэн бидний эндээ суралт дахин суралцах хэрэгтэй болчиход байгаа. Ягаад тэгэхээр би түрүүний дурдсан чинь намайг дунд сургуульд байхад хүний ирэх гэдэг үгийг нэг ч удаа хэлж байгаагүй. Бага сургуульд бол чөтгөргүй мэд. Их сургуульдаа бол би сонсоогүй гэдгээ маш ухамсартайгаар мэдж байгаа. Тэгэхээр бид нар энэ хүний ирэх гэдэг зүйл рүү эргэж харах хэрэгтэй байна. Илүү нэг тийм одоо түрүүний энд над чиг ирэм байгаа юу гэдэг энэ тэнд балаараа явж явахгүй тулд тий энийг бид нар тэр түрүүний хэлдэг сэтгэлгээний хэм маяг өөртөөхөө хандлага амьдралын саншгүй нэг хэсэг болох ёстой байна гэдгийг энэ ярилцлагын үр дүнд одоо миний олж авсан зүйл юм да тий энэ маш чухал зүйл бол энэ бол бидний саншгүй нэг хэсэг юм байна. Хин нэгэн барууныхын авчираад бидэрт тулгацсан зүйл биш юм байна. Хин нэгний одоо тийм нэг эсхийн биш юм байна. Одоо манайх ч хүний эрх гэхээр энэ неолибералуудын хийсэн чиг юм ингээл эхэлдэг. Гэтэл эн чинь дээр висээ байсан уг үнцийн хөвөл эртний грек ром ажиллаад одоо энтгэг хятад. За тэгээ манай улс ч гэсэн одоо их засаг хууль гээд хуультай, цаацтай, дигтэй одоо Пакс Монголика гэж бид нар ч дэлхийд их 50-ыг цогцолж исэн. Яг нь бид нар цогцоохынхоо өмнө бол жоохон ята хийж исэн баг. Гэтэ нэгэнт одоо дэг журам тогтоосны дараа бол бид нар бол энд тэр хүнийг амар амгалан амьдрах. Нэг ялангуяа манайд ч одоо эмэгтэйчүүдийн эрх бол эзэнт гүрний үед бол их өндөр байсан гэж ярьдаг юм л шүү дээ. Өнөөгийнхөө мэдээж харьцуулж чадахгүй. Гэхдээ тухайн цаг үеийнхаа нөхцөлд бол одоо эмэгтэйчүүдийн байр суурь маш өндөр байсан гэж одоо судлаач нар их үздэг. Одоо зарим нь бол тэрэн дээр чинь бүр ном бичиж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ ойлголтуудыг авах хэрэгтэй байна гэж өнөөдөр бол бид нар хүний эрхийг одоо маш олон талаас нь мөлж одоо цагийнхаа хэмжээнд л одоо олон талаас нь мөлжихийг оролдлоо. За ингээд манай подкаст маань өндөрлөж байна. Хүрэлцэн оролцож бидэнд одоо энэ хүний эрхийн талаар сонирхолтой яриануудыг, сонирхолтой өнцгүүдийг өгсөн шинэхэн номоо гаргасан Болор сайхандаа боодоо маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд яриагаа өндөрлөхөд хүний эрхийн соёл зарчим улан түүхэнд илэрх болтугай гэж өрөөе. За ерөөл Батбар шигээ.